Оройн төргийн үзэгчтэй дундаа нэгэн хүндтэй зочин нэвтрүүлэгтээ урьсан байгаа. Энэ бол Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн Мөнхбат. Ингээд түүний өрөөнөөс одоо нэвтрүүлгээ бэлдэж үзэж та бүхэнтэйгээ хамтдаа орцгоё. Оройн төргийн үзэгчтэй амралтын шийдвэр зориулан бэлтгэдэг нэвтрүүлгийн ээлж дугаар одоо хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаа нэвтрүүлгийнхаа хойморт Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн Мөнхбатыг урьж оролцуулаад байна. Энэ өдрийн мэнд төргийн мөнх. За баярлалаа. Танд энэ өдрийн мэнд төргий. Сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж гэнэ үү? Зав зай гаргаад өнөөдөр ярьцлага өгөхгүй бас студид минь ирсэнд маш их баярлалаа гэж юуны төрөнд үзэгчдийнхээ өмнөөс хэлж байна тийм ээ. Тэгэхээр мэдээж Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга гэд энэ үүрэгтэй ажлыг аваад баггүй хугацаа өнгөрсөн баг одоо өнгөрч байна. Дараагийн одоо энэ их сонгуультай учирч байна тийм үү. Тэгээ энэ хооронд болсон нам маань яг энэ намынхаа төлөө шийдвэр гаргах төвшингийн одоо юу хийвэ гэдгийг бол юун төрөнд асуумаар байна. За телевиз үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргье. Тэгээ өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа ТV8 телевизийн хамт олон та бүхэндээ бас талархал илэрхийлье. Яг нь намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хүн бол үндсэндээ одоо айлын гал тогоо барьдаг хүн шүү дээ. Тий. Өөрөөр хэлэх юм бол өдөр тутмын бүх үйл ажиллагааг нь удирддаг. За намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад үндсэндээ 3 жил 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгээ мэдээж сөрөг хүчин байна гэдэг чинь бол за дээрэс нь одоо ялангуяа энэ эдийн засаг хямарчихсан улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн. За ийм үед бол мэдээж одоо улс төрийн намын ажил бол за тэр тусмаа сөрөг хүчний ажил бол мэдээж одоо их байх нь бол ойлгомжтой. Хөдөө гадаа явахаас ахуулаад 21 аймаг нийслэл Улаанбаатар 9 дүүргийнхээ намын хороод за тэгэл ер нь дэрэгдэх байгууллагууд удирдах зөвлөл намын бүлэг дээр болж байгаа ажлууд гэл ингээл ерөөсөө нэг ерөнхийдөө бол амьдрал ажил ингэж буцалсан л нэг ийм 3 жил бол ард үлдэж байна. Яг уу анх ажил хүлээж авахд бол бас нөхцөл байдал хүнд байсан л да. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээ төрдөг шахдаг хууль зөрчсөн ийм алхмуудыг нэлээд одоо хүч төрч хийдэг байсан. Энэ зүйлийг бол бид нар бол бас энэ сөрөг хүчин болж ажилласан энэ сүүлийн 3 жилийн хугацаанд бол ер нь нэлээд тогтвортой болгож тогтоож авсан. Харьцангуй одоо тэр үеэ нэг үеийг бодвол за дээрэс нь улс орны эдийн засаг өөрөө хүнд болсон учраас бол энэ эдийн засгийг гарах гарц шийдлийг хайсан энэ олон ажлуудыг хийж байна. За сүүлийн одоо нэг ялангуяа одоо энэ 16 он гараад бол сонгуулийн жил. Тэгэхээр сонгуулийн жил бол мэдээж улс төрийн нам бол өөрөө амьдрал нь яаж буцалдаг вэ? Тэрийг бол та өөрөө сэтгүүлчний хувьд мэдж байгаа. Тийм учраас нэлээл завгүй ачаалттай л ийм 3 жил өнгөрч. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх энэ албан дээр бол их залуугаараа томилогдсон юм шиг надад санагддаг шүү дээ. Ер нь бол үеийн бас ингээд түүхүүдийн судлаад үзэхэд нэг тэгээд ер нь залуу хүний хувьд бол нөгөө их эрчтэй хүчтэй нөгөө галзуу бараа юм гараа ихэс буцахгүй гэдэг шиг л тийм ээ мөхтаа. Тэгээд энэ талаараа бас яг үзэгчтэй бас энэ залуугаараа одоо юун төрөнд улс төрд яаж орсон юм бол гэж би бас их сонирхож байна. Улс төр гих тогоонд ингээд бас орчиход бас л хэцүү шүү дээ. Ер нь тэгэл гарч болдгоо нэг орцсон байхад тийм ээ. Тэгэл энэ талаараа хоёлаас үзэгчтэй сонирхуулаад их сайхан. Тийм манай намын чи одоо хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн дарга чинь Сэдэнбал дарга байдгийн. За 24 настайд одоо хамгийн анх залуугаараа сонгогдож ирсэн хүн. 44 жил одоо энэ нам төрийг удирдсан. За тэгээд Сэдэнбал даргаас хойш бол 12 ерөнхий нарийн бичиг. Би 12 дахь ерөнхий нарийн бичгийн дарга нь. За насны хувьд бол яг хав Сэдэнбалгаа 24-тэй, би 34-тэй. Тэгээд хоошоогоо 39 сонин түүхийн явах юм билээ. Тэг яг нь зөвхөн насны хувьд ярих юм бол 12 ерөнхий нарийн бичгийн даргатай залуугаараа болсон гэх юм бол 2 дахь хүн юм билээ. За улс төрд орсон түүх гэвэл их сонин л доо. Би ч одоо Монгол Улсын их сургуульд улс төр судлалын ангийн оюутан байсан. Тэгээд 2000 онд оюутны байранд амьдардаг оюутан хөдөөнөөс ирсэн. Тэгээ явахдаа тэр үе чинь бол 90 оны сүүл үе эдийн засаг ч гэсэн тийм сайнгүй. За тэгэл хөдөөнөөс ороод ирсэн одоо манай би ч 2 эмээ өвөөтэйгээ амьдардаг. Манай өвөө хөдөө суманд нэг багийн хөрөө араамны одоо манаач сахиул хийдэг. 2 хөгшин маань тэтгэврийн мөнгөөл одоо авдаг. Тэр үе ч одоо нэг 16 18 мянган төгрөг авдаг байсан санагдлаа. Тэтгэвэр нь үү? Тий, тэтгэвэр нь.
Тэгээд тэр чинь бол хаанаач шүү дээ. Энэ одоо байр тэгэл хоол хувцас сунар сургалтын төлбөр гээл. Тэгээд тэр үед амьдралаа залгуулахын тулд Дэнжи мянган зах дээр гарч 8 хийдэг. Бөмбөр зах дээр торт зардаг. За нэг иймэрхүү ажил одоо ингээл ангийнхантайгаа хийн л дээ. Хичээлээ тараал бид нар чинь за ялангуяа шинэ жилээр цагаан сараар Мартин 8 хүүхдийн баяр гэдэг ийм сезон ордог. Тэр үуч нөгөө тийм мөнгө олдог уууд. Тэгээд тэр чинь бидний хийдэг юм бол Дэнжи мянган зах дээр ингээд нөгөө одоо ч наран тулд байгаа шүү дээ. Ингээд төв хаалгаар ингээд ороод 8 штийн нэг худалдаа өгчтэй урсгал нэг явдаг шүү дээ. Тэр урсгалыг дагаал ингээд алюминий хайрцаган дээр тэгээ банкаар набор зардаг. Тэгээ бөөний төвөөс очиод нэг тухайн чинь 3000 2500-аар авсан набор дээр нэг 500 төгрөг нэмээд зардаг. За 1000 төгрөг нэмээд нэгээс 1000 төгрөг унгаачих юм бол тэр бол одоо маш том ашиг. Тэглгүй яах вэ? 98 оны үе чинь тийм байсан шүү дээ. Тэгээ оюутны байранд амьдардаг. Тэгээд нэлээд хар багасаа одоо хүүхэд байхасаа тийм нийгмийн идэвхтэй тийм хүүхэд оюутан байсан юм шиг байгаа. 98 онд оюутан болол анх би чинь хоббигоороо бүх болно гэж одоо мөрөөддөг тийм хүүхэд байсан. Тэгээд 10 дугаар анги төгсөхдөө одоо бас жоохон шарлаад тэгээд бүх болох мөрөөдөл маань бол үндсэндээ байхгүй болсон. За ингээд оргиж болохгүй, хүнд юм өргөж гүйзнэсч болохгүй гэдэг. Тэгээ үндэсний бүхий холбоонд бүхийн тайлбарлагч хийдэг. За. Бүхийн тайлбарлагчийн сонгон шалгаруулалт болоод тэгээд очоод 3 4 хүн тэнцсэний хоёр нь одоо энэ Монгол үндэсний телевизийн захирал байсан Наранбаатар бит хоёр. Тэгэхэд үндэсний бүхий холбооны бүхийн тайлбарлагч гэдэг үнэмлэх авч тэнцэж ийсэн. Нямд орж байгаас одоо ирж бүгэ нямд орж байгаас. Тэгээ нэг тим юм ярьдаг ийм л хүүхэд байсан. Нэг өдөр их сургуулийн оюутны холбоон дээр дуудсан. Яасан гэсэн чинь нэг юм 2 3 хуудас цаас өгөө. За энийг уншаатах гэл. Тэгэл уншсан. Болж гин хоолоо болж гин одоо гарнаа л гэсэн. Гадаа гарсан нэг аавын цээж. Одоо тэр үед одоо аавын цээжлэх юм да дэвштэй програм лүү те. За тийм програм байлаа шүү дээ. Тэгэл тиймэн дээр гараад тэгэл явсан гарт микрофон бариулаад чинь жагсаал өдөрж байгаа юм л да. Анхныхаа жагсаалыг өөрөө ч мэдэхгүй. Тэгэл одоо засгийн газарч гэж ямар юм байдгийг боловсролын яамам гэж юуч байдгийг мэдэхгүй. Тэгэл оюутны сургалтын төлбөрийг бууруул, оюутны дотор байрны зардлыг бууруул гэдэг. Тийм юм яриад. Тэгэл ингэж явсаар байгаад тэр үед одоо ерөнхий сайд элбэгд орж ерөнхий сайд байсан баха. Тэгээ яг тэр чинь 2 3 хуудас юм чи ерөнхийдөө ингээ яриа яваад хахаар зээжилж штэ. Тэгж одоо анх удаа олонний өмнө улс төрийн шинжтэй үг хэлсэн гэх юм уу да тий. Тэгээд анхны одоо өрсөлдөөнд оролцсон гэх юм бол энэ Монгол Улсын их сургуулийн оюутны 2 дугаар байрны даргад нэр дэвшээд. Тэгээ мөрийн хөтөлбөр бичээд хэвлээ сууж байгаа. Тэр үуч одоо 99 он 2000 он чинь компьютер дээр чинь одоо тийм актер мундаг програм ашиглаж мэддэггүй байлаа шүү дээ. Тэгээд яг арай л моноро сайхан бичээл мөрийн хөтөлбөрөө бичээд нэг ийм өнгийн цаас нөгөө бичиг хэргийн дэлгүүрээс нэг улаан ягаа ногоо юм өнгөтэй ийм цаас байдаг байлаа шүү дээ. Тэгээ ингээ 3 нуглаад. Тэгээд одоо Монгол Улсын их сургуулийн оюутны 2 дугаар байрны даргад нэр дэвшигч мөнхтэй мөрийн хөтөлбөр гэдэг. Тэгэл нөгөө байрныхаа юунуудаар явж байгаа. Дасгуудаар ороод мөрийн хөтөлбөр өгөөл. Тэгээд мөрийн хөтөлбөрөөр танилцуулж багаараа явж байгаа шүү дээ 3 4 үлээ. Тэгээ бас манай зарим нэг найзууд тэр үед соёл урлагийн их сургуульд суралцдаг. Нэг найз маань дуучин одоо хожимоо дуучин болсон классик хэмээн их тайван л да. Оюутны байрны дарга соёл урлагийн их сургуулийн оюутны байрны дарга. Тэгээ мань хүн ирж надад туршлагаасаа олцчих. Энэ оюутны байрны дарга ийм юм байх хэвээр гэл. Тэгээд инх тайван маань хамт одоо октоодын өрөөгөөр ихэнх нь одоо тэр чинь олонх нь октод байгаа байхгүй юу? Тэгээ сурчлагаагаа хийгээд инх тайван маань дуу муу дуулнаа тэр чинь одоо би бас нэг 4 мөр зөрмөр уншдаг. За ингэж яваад тэгээд дараа нь бандрынхаа тасгаар явчих хөвгүүдийнх. За хөвгүүдийн тасгаар бол мөрийн хөтөлбөр юм байхгүй. Ерөн зөвөр нэг тийм бас нэг тэр үеч чинь нэг тийм бандрын залуучуудын ирчүүдийн яриа гэж бас нэг тустай яриа байна шүү дээ ойлголцдог хэл. Тэрүүгээрээ яриад ингээд тэг би чинь нэг 80% саналаарч үлээ. Одоо байрны дарга болж ирсэн. Тэгээ миний одоо хамгийн анх нэр дэвшиж өрсөлдсөн сонгуул даалгавар тушаал гэх юм бол Монгол Улсын их сургуулийн оюутны 2 дугаар байрны дарга. За тэгээд тэрний дараанаас их сургуулийн Монгол Улсын их сургуулийн оюутны холбоо, оюутан конгресс, оюутны холбооны тэргуунд 3 дугаар курстэй нэр дэвшээл.
Тэгээд тэргүүн болсон 3 4 дугаар курстэй тэргүүний ажил хийгээд тэгээ 2 дугаар курстэй тэр оюутны байрны дарга хийж их үед энэ 2000 оны улсын их хурлын сонгуул болоод тэгээд энэ одоо Монгол улсын их сургууль дээр ийм одоо бас олон нийтийн ажил зохион байгуулцдаг ийм оюутан байвал сонгуулийн одоо сурчлагын ажилд авч явах гэсэн ингээд нэг хүн утсаар ирсэн. Тэр хүн нь одоо цалинтай юу тий 50,000 төгрөгийн цалин өгнө гэж байгаа. Бүтэн 45 хоног ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ анхны одоо тийм улс төрийн ажилд ингэж оролцоод цалин авах. Тэгээ тэр нь бол тухайн үеийн одоо улсын их хурлын гишүүн байсан манай дараа нь улсын их хурлын даргаар ажиллаж байсан Төмөрөвч дарга надад санал тавьж. Тэр үед бид нар 98 он 99 онд энэ Монгол Ардын намын дэргэд одоогийн нийгмийн арчил Монголын оюутны холбоо тэр үеийн Монголын Арсан социалист оюутны холбооны анх одоо байгуулагдчихсэн манай хэдэн найзуур энэ хотын орлогч дарга байсан Мөнхбаатар Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан Баяр Магна энтер гэдэг одоо энэ хэдэн залуучууд бий. Тэгээд бид нар нийлээд ийм оюутны холбоо байгуулъя. Тэрэнд нь би одоо бас зохион байгуулалтын юмд нь оролцдог бас тэр удирдлагын бүтцэд нь оролцдог тийм нийгмийн идэвхтэй оюутан л байж л тээ. Тэгээ Арангаа нэг юм оюутан байдаг гэж 2000 оны сонгуулиар улсын их хурлд нэр дэвшигчийн менежер хийж. Тэгээд л нэг соёл урлагийн их сургуулийн 3 оюутантай би тэгээ нэр дэвшигч маань. Тэгэл ингээл би тэгэд Агван Самбууга гэдэг одоо Арангаа намын хорооны дарга байсан нэг манай одоо тэтгэврт гарсан. Тийм одоо өндөр настан Ахмадтай ингээл би тавуулаад одоо ингээл нэг 2 супер 69-тэй. Тэгээд одоо сонгуулийн сурчлагыг тэр үед 45 хоног хийдэг. Нэг 6 7 сумаар явна Арангаа. Тэгээд ялуулж исэн 2000 оны сонгуулаараа. Тэгээ намар нь одоо орон нутгийн нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд тухайн үеийн одоо дид сайд Уланбаяр гэж байсан. Өөрөө мэдэн тийм манай гэсэн. Тэр хүн одоо Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж одоо энэ Сүхбаатар дүүргийн намын орооны даргаар ажиллаж исэн тухайн үед шууд зар мэдээ шуурхай зар сонины эрхлэгч Төмөрбаатар гэдэг тэр хүн одоо дүүрэгт бас Монгол Ардын намаас нэр дэвшиж. Тэгээ тэрнийх нь менежерээр одоо бид нар бас ажиллаж. Тэгжил анх улс төрд одоо хөл тавьж исэн байна да. Тэгэхээр азтай байж те ер нь бол ингээд бодоод хахад ингээд ерөөхдөө хийсэн ажил болгон ч надад амжилттай. Тэгээ дээрэс нь ялалт байгуулсан маягаар гарч байна. Гэхдээ хоёлоо яг ерөнхийдөө бол чөлөөт сайхан сэдвээ дараагийн нөгөө манай гольф дээр очиж өөрөө чинь бас нэг жоохон гольф зохиулаад чөлөөтэй ярий гэж бодож байгаа юм. Тэгэхээр одоо яг энэ нийгэмд тулгарч байгаа өнөөдрийн хувьд бол одоо хамгийн хэцүү юм маань одоо хямрал гэж юм байна л да. За энэ татвар гэж юм байна. Энэ одоо юунаас болоод байна гэхлээр өөртөө мэдж байгаа. Ерөнхийдөө сөрөг байснараа танаа намыг л хинхтэй буруутгаад байна. Монгол Ардын намыг тийм ээ. Мэдээж ард түмэн бол өөр өөрсдийнхээ өнцгөөс харж байгаа. Бидний карманаас л татврын мөнгө гараад байна штэ гэдгийг л одоо тэнэг биш бол ойлгодог болчихжил дээ. Ерөнхийдөө бол тэр энэ татврын талаас яриач энэ хямрал гэж энэ нүүрлээд байгаа юм одоо үнэхээр энэ 16 оны сонгуулаар жоохон гайгүй болж ирээд тэгэл ахаар хэцүүдэл гэсэн айцсууд байна л та. Тэгэхээр одоо сонголтоо зөв хийх үлдээд байгаа шүү байна. Тий 2012 онд бол одоо өнөөгийн эрх хэрэгчд маань 12 оны 8 сард бол энэ засаглалын эрхийг хүлээж авсан. Одоо зүгээр янз бүрийн хөөс мөөс байсан ч гэдэг юм уу ингээд янз бүрээр ингээд тайлбар хийгээл оролдлого хийж байгаа. Гэхдээ яг бодтойгоор Монгол улсын эдийн засаг 17% хүрээд өсчихсөн. Монгол банк нь 4 тэрбум Америк долларын валютын нөөцтэй. За нийт одоо иргэдийнхэн цалин тэтгэврийг нэг 53.8%-аар 2008-аас 12 онд нэмчихсэн. Ер нь бол Монгол улсын эдийн засгийн өсөлт, эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн түвшинд бол одоо жишг болохоор хэмжээнд одоо ингээд дэлхийн том эдийн засгийн чуулган дээр Монголын эдийн засгийн өсөлтийг жишээ болж авч ярьдаг. Ийм л одоо эдийн засгийг улс орныг бол хүлээлгэж өгсөн л дөө. Тэгээд энэ 4 жилийн дотор нөгөө 17% өсөлттэй эдийн засаг маань 2% боллоо. Хөөс байсан гэж бодлоо гэхэд бид нар за яг 7%-ийг нь одоо алдлаа гэж бодъё. 10 дээр барих боломж байсан уу гэвэл байсан. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг 2% болтол ингээд шалан дээр унж байна. За тэгээд одоо 4 тэрбум Америк долларын валютын нөөц бол одоо ингээ байхгүй болсон. Улсын данс улайцсан. Удныхаа амыг доош нараад гүвчлөө. За энэ 4 жилийн хугацаанд гаднаас мөнгө орж ирсэн үү гэвэл орж ирсэн. Маш их орж ирсэн шүү. 6 тэрбум 936 сая доллар.
буюу үндсэндээ 7 тэрбум Америк доллар орж ирсэн. Тэгэд энэ их мөнгөөр энэ одоо эдийн засгийн хямралыг тогтоох, энэ төгрөгийн ханшны уналтыг барих, зөв эдийн засгийн бодлого явуулах энэ үнийн өсөлт биш үү? Ард түмэн одоо яг үнэндээ өнөөдөр төгрөгийн ханшийн уналт үнийн өөрөгдөл өсөлт хоёрт л одоо ингэ нэрвэгдсэн байж байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхээр энэ үнийн одоо өсөлтийг барих, тогтоох ийм зөв бодлого явуулах бол боломж байсан уу гэвэл байсан. Тэгээ энийг бол харамсалтай нь бол эрх баригчид маань хийж чадаагүй. Ер нь бол 2000 энэ өрний тухай би зүгээр нэг тайлбар хэлэхэд ийм байна. 2012 оны 8 сард өнөөдрийн арчилсан намд манай Монгол Ардын нам засгийн газрыг хүлээлгэж өгөхөд улсын өр 8 тэрбум доллар байсан. 8 тэрбум доллар. Энэ дотроо хувийн хвшлийнх нь өр нь 8 тэрбум доллар. Засгийн газрын өр нь 665 сая доллар л байсан. Өөрөөр тэрбумч доллар хүрээгүй байсан байхгүй засгийн газрын өр. Өнөөдөр засгийн газрын өр 7 тэрбум доллар болцсон байна. Сангийн сайд болор бол яг үнэнийг хэлсэн шүү дээ. Монгол улсын засгийн газрын өр бол 7 тэрбум байгаа гэж. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд засгийн газар 7 тэрбум долларын өр зээл бонд авсан гаднаас. Зөвхөн ганцхан засгийн газар шүү. Бид нар тэрбум хүрэхгүй 600 одоо сая долларын засгийн газрын өр хүлээлгэж өгсөн. Энэ засгийн газар бол 7 тэрбум Америк долларын өр авсан. Дээрээс нь энэ 4 жилийн хугацаанд хувийн хвшлүүд маань 5 тэрбум орчим Америк долларын одоо гадны юу авсан бидгийг одоо зээл. За ингээд нийтдээ бол энэ нэг 12 гарантай тэрбум доллар бол энэ засгийн газрын үед тавигдсан. Өмнөх засгийн газрын үеийн одоо манай засгийн газрын үед байсан хувийн хвшлийн 8 тэрбум засгийн газрын өр 665 сая долларыг оруулаад өнөөдөр ингээд 21-ийг хүрчээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ойлгомжтой байгаа зү энэ өрний чинь 3-ны баг 2-ыг нь энэ сүүлийн 4 жилд авсан зээл ханд бонд байхгүй. Тэглээгээд өнөөдөр эдийн засгийн буруу бодлого, мөнгөний буруу бодлого явуулсан. Монгол банк бол энэ дээр зол жаргал гэдэг нөхөр бол маш хариуцлагагүй ажилласан шин. Маш их хэмжээний мөнгө одоо төгрөг хэвлэж тараасан 20-ийн дэвсгэртүүдийг. Тэгээ зүгээр эдийн засгаа тэтгэх гэж ингээд баахан мөнгө тараагаад байдаг. Тэр нь эргээд ингээд эдийн засгтаа бол зүгээр хүнээр бол өвчнөөр бол хор тавдар болцсон л гэж байгаа байхгүй. Өнөөдөр бол Монгол улсын эдийн засаг бол хор тавдар тусаад 3 дугаар зэрэгтээ ороод сэхээний орон дээр одоо ингээд эмчилгээ эрчим тэмчилгээнд хийж байгаа өвчтөнтэй бол яг адилхан болцсон байж байгаа. Тэгэхээр энийг бол үнийн энийг бид нар бол бас ингээд үнээр нь ярьчих хэрэгтэй. Нэг фактор тэр энэ буруу зав биш. Гол нь эдийн засгийн хямрал ингээд нүүрлэлсэн. Энэ бол буруу бодлого, буруу гүйцэтгэл байсан байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт энийг өнөөдөр эдийн засгийнхаа энэ хямралаас гаргахын тулд засгийн газар яаж байгаа вэ гэхээр энэ төр засаг ард түмнийхээ нуруунд дээр ачаад тавьчих дарамт. Тэр татврын гэж таны түрүүний яриад байгаа маш олон татврын дарамтуудыг энэ 4 жилд одоо хотын татвараас ахуулаад, машины татвараас ахуулаад өчнөө янз бүрийн татврыг ард түмэн одоо нөт гэдэг ийм ороод ирчихсэн тийм жижиг дунд аж ахуйн нэгжүүч одоо энэний чи хөл цөхөрж шít тийм. Тэгэхээр ийм хэмжээний дарамтыг төр өөрөн иргэддээ аж ахуйн хувийн хвшил аж ахуйн нэгжтэй үзүүлж байгаа учраас Монгол улсын эдийн засаг бол яг энэ бодлогоор цаашаа явах юм бол сэргэх боломжгүй байна гэсэн ийм л хандлага гарч ирээд байгаа юм л да. Энийг мөнх бат яриад байгаа юм шүү дээ. Ардын нам ярьж байгаа юм шиг. Энийг чинь эдийн засагчид ярьж байна. Олон улсын эдийн засагчид ярьж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө бол эхлээл ардын нам буруутай ухааны юм яриад лсэн сүүлдээ болохоор одоо үндсэн өдрөгөө оруулж ихэл явчих шиг болно тийм шүү дээ. Яг ер нь зүгээр нөгөө үнэн хилээд илрээд ирэхээр гэдэг юм уу да тийм ээ. Тий, ер нь бол нөгөө буруутныг бол хайх ийм том аянд манай эрх баригчид борчоод байгаа. Бид нар буруугүй. За одоо дорж буруутай, дондог буруутай. За энэ хоёр буруугүй гэвэл дулмаа буруутай гэдэг. Нэг хэсэг бол одоо эдийн засаг 17% өсөлт хөөс байсан л гэж ярьсан. Дараагийнх нь болчоод дэлхий дээр эдийн засгийн хямрал яваад одоо нэг уул уурхай янз бүрийн юмнуудын үн унтсан. Үн унсан уу гэвэл үн тодорхой хэмжээгээр унсан. Гэхдээ 2009 оных шиг энэ дэлхий дээр эдийн засгийн хямрал байхгүй байгаа шүү дээ. Өнөөдөр Грекээс өөр улс оронд эдийн засгийн хямрал нүүрлчээд байгаа ноцтой хэмжээний харанг бэлтгэсэн. Ялангуяа Монгол улсын эдийн засаг бол хоёр хөршөөс нэг хамааралтай. Тэгэхэд Хятадын эдийн засаг боломжийн байгаа юу? Боломжийн байгаа. Оросын эдийн засаг боломжийн байгаа юу? Боломжийн байгаа. Ийм л төвчөнд байгаа. Тэгэхээр нэг юм буруутай байсан. За дараа нь яасан бэхээр ардын нам гатсан, төгжсөн, сөрсөн.
7 тэрбум Америк долларыг оруулаад ирсэн л байж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд энэ он гараад гэхэд та өөрөө мэдж байгаа 250 сая долларыг зээл авсан. Өнгөрсөн 7 хоногт 500 сая долларын бонд босголоо тий. За би нэрийг мэдэхгүй дотоодын бонд гаргасан юм сураг байсан. Тэр хаачаад байгаа юм. Тэгээ тэр их мөнгө бол өнөөдөр ард түмний алган дээр амьдрал дээр очих нэг бол байхгүй. Жишээлбэл танай ТV8 телевизийн ажилчдын цалин хэдэн хувиар нэмэгдэв? Тэ? Төрийн албан хаагчдын цалин энэ Ахмад өндөр наснуудын тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдэв? За бид нар засгийн газарт ороод бүр шахаж шаардаж цалин тэтгэврийг 30% нэмэх ёстой гэж шаардсны үндсэн дээр Ахмадуудад нэг ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хурсан юм болсон. Нэг 10 мянган төгрөг 20 мянган төгрөг тэтгэврээр нэмсэн. Тэр бол огт нэмээгүйтэй адилхан байхгүй. Тэрний чинь дагаад нөгөө юмны нөгөө уудаг цай иддэг гурил татдаг тамхиных нь үн өсчгөр тэр 20 мянган төгрөг чинь зүгээр нэмэр ихээсээ илүү нэрмээс болцсон. Ийм нөхцөл байдлууд бол үүссэн. Тэгээ ард түмний алган дээр байж байгаа юм байхгүй. Яг үнэндээ бодтойгоор сургалтын төлбөр яаж нэмэгдэв? Зүгээр л жирийн айл доржийн одоо ингээл амьдрал дээр хөдөөгийн нэг малчны амьдрал дээр тавиад үзэхэд нэг үхрээ нэг шараа зараад хүүхдийн сургалтын төлбөрийг сая 200 мянга сая төгрөгийн төлбөр хийдэг байсан бол өнөөдөр энэ бүх юмны үн өсөөд төгрөгийн ханш унангууд сургалтын төлбөр дагаад нэмэгдсэн. Малын үн унтсан, түүхийн эдийн үн унтсан. Нэг малчин өнөөдөр 4 үхрээ 5 үхрээ зарж иж нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байгаа. Үнэн үү гэвэл үнэн. Тэгээ энд Монгол ардын нам ямар буруутай юм. Бид нар энд 4 жил чинь юмнаас нь одоо бас нэг алдааг нь хилж өгөөд засаач ингэ болиоч хууль зөрчиж болохгүй ингэж одоо хулгай хийж болохгүй штэ худлаа ярьж болохгүй штэ гэдгийг зөндөөл хэлсэн. Тэгээ энэ бүхний эсрэг биднийг одоо дугаа байж игээл ингээд хүч төрээл явсан. Яг үнэн хэрэгтэй бол нийгэм бол нэг хэсэг бол бас тийм хандлагатай байсан. 12 оны сонгуулийн дараа Монгол ардын нам одоо өөрсдөө чадахгүй байж одоо энэ юм хийж штэ цэцэг тарьж штэ замын уулзуур янзалж штэ. Гэхдээ та нар бодолтой 7 тэрбум Америк доллараар чинь нэг 5 замын нэг 6 замын уулзуур засалгүй яадаг нэг хідэн цэцэг тарилгүй яадаг хідэн ногоо ууд гялгар ууд хятад авчид монголч юм хөвлүүлчихгүй яадаг юм бэ. Тэр чинь ойлгомжтой шүү дээ. Гэтэл энэ Монгол улсын энэ Улаанбаатар дархан эрдэнэт 330 сумын төв энэ 21 аймгийн төв бүх эмнэлэг сургууль цэцэрлэг те энэ одоо төмөр зам авцсан бүх юмыг чинь аж үйлдвэрийг чинь 11 тэрбум Америк доллараар 20 дугаар зуунд Монгол ардын нам босгоод ирсэн л хэвгүй. 11 тэрбум Америк доллар буюу нэг Оросын холбооны улсад төлсөн тэгэлсэн одоо ихөр гэж бидний ярьдаг байсан. Манай намын тэгэлсэн. Тэгээд тэр ихөрөөр чинь энэ Монгол улсыг 20 дугаар зууны сүүлийн хагаст одоо 50 он, 60 он, 70 он, 80 онд 90 он хүртэл ингэж босгож ирсэн. Өнөөдөр 90 оноос хойш хаана нэг театр баригдсан юм. Тий? Хаана нэг хүүхдийн имлэг баригдав. Энэ 4 жил хаана нэг цэцэрлэг баригдав. Улаанбаатар хотод ямар их одоо иргэдийн зүгээр жирийн амьдралын бухимдал буцалж байна. Хичнээн мянган аж ахуйн нэг хаалга барив. Хичнээн олон хүн ажлын байргүй болов тий. Тэгэхээр энэ бол өөрөө бодит эдийн засгийн нөгөө харагдж байгаа үр дүн шүү дээ. Тэгээ энийг бол одоо ингээд буруутан ингээ хайх аянд одоо морддог тэрнлүү энэлүү гэж бухдаг ямар нэг юм руу зүтгүүлдэг одоо болох хэрэгтэй. Олон ч хүнтэй уулзж байна. Үнэхээр чи өөртөө чинь санал нэг байна л да. Үнэхээр дороотол, ядуурал, хямрал бүр дээцэгтэй сүүлийн 2 жил бол одоо бүр ерөөсө босч ирэхийн төлгөө болчихж байна. Тэгээд хамгийн сүүлд өөрөө бас ингээд ерөнхийдөө бол ингээд гэр ороолын айлуудаар явбуу яг аж амьдрал ямар байна уу өөрөө хөдөөгөрөх явдаг штэ тий. Тэгээ хөдөөгөр амьдрал ямар байна уу бүх юм ойлгомжтой сая таны ярьснаар тийм ээ. Гэхдээ л босож ирэхэд хэцүү болчлоо л доо. Тэгээ одоо үнэхээр төрдөө бид нэр итгэж чадах уу газар нутгаа бариад туурчих уу гэл ингээл ард түмний үзэгчдийн маань түмэн айцсууд л байна. Хооч үе маань яана гэсэн эмзэглэл айгүй хэцүү байна. Яг нуулгүй хэлэхэд энэ дээр хоёлоо тавчхандаа өгүүлээ. Тэгээ манай намынхан зөвхөн би төдөөгүй ер нь бүгд л явж байгаа. Манай нам бүлгийн гишүүд, удирдах зөвлөлийн гишүүд, намын удирдлагууд эн чинь одоо сүүлийн 3 жил чинь бараг 21 аймагч 3-т хорилоо шүү дээ бид нар чинь. Бид хамтаа аян энтер гээл үндэсний форум энтер хийгээд явлаа. Гэр хорооллоор энэ Улаанбаатарт байгаа хүнсний дэлгүүрүүд сахуудаар манай их хурлын гишүүд, намын удирдлагууд явж байгаа шүү дээ. Би бол заримдаа гэр хороол морооллоор өчигдөр гэлдэхэд одоо манай багын найзууд 10 жилийн одоо 1-ээс 8 дугаар ангид хамт байсан найзууд маань гэр бүлэрээ ирсэн. Тэгээ бүгдээрээ л одоо энэ хойно хөдөө арангаагаас нүүж ирээл одоо олон түмний л жишгээр ингээд амьдарч байгаа олон найзууд маань байна. Тэд нар маань орж ирээд амьдрал үнэхээр хэцүү байна, болохгүй байна л гэдэг имийг ярьж байгаа. Барилгын нэг жижиг бизнес эрхлэгчтэй нэг 15 ажилтнтай
нэг жижиг компани баг удирддаг байсан манай нэг найз маань одоо ингээд таг зогссон 10 хэдэн хүмүүсээ тараасан. Одоо ажил олдохоош болсон хүмүүсийн нөгөө гүйцэтгүүлсэн байгууллага мөнгө өгөө болсон гэж. Тэгээ түрүүний таны хэлдэгтэй бол санал нэг энд хоёр юм байгаа. Та түрүү хэллээ одоо баг улс орноо зарах нь үгүй. Ер нь зараад эхэлсэн. Та юу гэж гайхаж магадгүй. Дубайд очиж сайхан бэлэг ерөнхий сайдын хийсэн оюу толгоон тэр гэрээвэ штэ. Энэ бол Монгол улсын эрх ашигт маш хор хохиролтой бөгөөд Монголын эрх ашигыг үндсэндээ Эротинтой гадныхан тавиад туулсан ийм гэрээг бол хийчихсэн. Энийг бол энэ 4 жил боллоо штэ. 5 толгой төсөл хөдлөөд явчихсан бол хичнээн аятайхан байсан. Төмөр замаа барьдсан байсан бол хичнээн аятайхан байсан. Гэтэл одоо ингээл нэг хэдхэн эрх барьж байгаа намын парагцуудын зодон одоо ингээ ил гарч эхэлж штэ. 4-5 парагц нь ингээ зодтолдод би аавна, чи багавлаа, би их авлаа гэд би багавлаа, чи их авлаа гэл ийм зодооноос болоод энэ бүх том төслүүд ингээ таг зогслоо. Төмөр зам барина гэдэг нэрээр өчнөөн мөнгөөр хэдэн тэрбумаар нь одоо ингээл зүгээр шороо овоолоод би ингээ хаялаа. Энэ 4 жил бол зүгээр би юу гэж харж байгаа вэ гэхээр төмөр зам барина гэж шороо овоолсон. Улс эх орноо улс шиг хөгжүүлнэ гэж өөрөө овоолсон. Ийм л одоо 4 жил болж хувирсан үнэн үү гэвэл үнэн. Өнөөдөр Монгол улсын бүх иргэд өртөө биш. Ахмадуудын тэтгэврийн өртөө, ажилчид нь цалингийн зээлтэй өртөө, малчид нь малчны зээлийн өртөө, аж ахуйн нэгжүүд нь одоо компани банкны өртөө, Монгол улс өөрөө бондын зээлийн ийм том өрөнд баригдчихсан. Өөрөөр хэлбэл өртөө хүн өдөлдөггүй гэдэг нэг Монголын үг байдаг шүү дээ. Тэр яг энэ зарчмаар ингээд харах юм бол ийм байгаа отгоо. Монгол улсын эдийн засаг хизээ сэргэх вэ гэж. Ерөөсөө л тэр юм одоо. Тэгэхээр энд бол яг одоо энэ эрх хэрэгчтэй явуулж байгаа ийм бодлого ингээд дахиад сая л гээл тэгэхэд сонгуул зориулсан улс төрийн 2 том шоу хийлээ шүү дээ. 8% ипотекийн зээлийг 5% болгоно л гэдэг. Малчны зээлийг 10% болголоо л гэж байна. Гэтэл одоо яг ингээд сая манай ар хангаагаас хинтигээс хүмүүс ирээд малчид ирээд уулзахад бол нөгөө 10%-аар ерөөс ганцхан сая төгрөг өгж байгаа малчтад гэдэг ч юм уу ингээд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьчихсан. Тэгээ тэрийг нэг юм мундаг юм хийцсэн юм шиг ингэж малчны зээлийн хүүг 10% болголоо гэд Монгол банк 200 гаруй одоо 200 гаруй тэрбум төгрөг хэвлэлээ гэсэн ийм мэдээлэл сони хэвлэлдээгүүр явсан шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө эдийн засгаа аврахын тулд бодлоготой одоо үр дүнтэй дистралтай алхам ихгүй зүгээр л мөнгө хэвлэж тараадаг. Эсвэл өрийг өрөөр дарж байгаа байхгүй. Тэр сүүлийн авсан одоо 500 сая доллар 250 сая долларын өр яасан бэ гэхээр төсвийн алдагдлаа нөхөж байгаа өмнөх өрөө дарж байгаа гэл ийм олон юм руу явж гин. Өнөөдөр Монгол улсын өрийг одоо ингээд сард өгж байгаа, энэ жилд өгж байгаа энэ хүүнүүд ба шүү дээ. Энэ хүүг тооцох юм бол хоноор тооцох юм бол энэ чи эдийн засагч сая юу гэсэн бэлээ? 13 сая хонь жилд одоо Монгол улс энэ зүгээр л энэ сүүлийн 4 жил тавьсан өр зээл бондны хүүнд төлж шин. Хэцүү хүн юм да. Тэгэхээр одоо ингээд улс төр яриад ирэхлээр ингээд өөр ирэхгүй зүрх зүвтхийн, салгалагчийн, уурч хүрхийн хэцүү л байна. Нэг нэг үйлгээд. Тэгэхээр ямар ч байсан гарцын бүгдөө зөв хайгаад бас сайн залуу хүмүүс одоо шинэ сонгуулиар гарч ирээсэй л гэсэн туйлын хүсэл байх юм да. Эх орно гэсэн сэтгэлтэй. Ерөн зүгээр эндээс гарч боломж байгаа юу гэвэл байгаа. Ягаад гэхээр энэ эдийн засгийн бодлогоо, мөнгөний бодлогоо зөв барих хэрэгтэй. Хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өр авч нэг өрөө дардаг. Зээл авч нэг зээлээ дардаг. Дахиад дараагийн зээлээ авч хүүгээ төлдөг. Ийм юм руу энэ бодлогыг, энэ хандлагыг зогсоох хэрэгтэй. Дээрээс нь энэ төрийн тансаглал, энэ одоо төрд байгаа хургам, би одоо сүүлийн 2 жил хэлж байгаа шүү дээ. Хургам болон хуцан дарга нарын энэ тансаглал хэрэгсэгдэрлээ гэж. Тэгэхээр энэ тансаглалыг бууруулах хэрэгтэй. Хүн бүхэн нөгөө айлс ирэхээр авдраа бол боломж байгаа. Бүсээ чангалах хэрэгтэй. Гэтэл ард түмэн бүсээ чангалаад байдаг. Дарга нар нь албан тушаалтнууд шийдвэр гаргагч нар эрх мэдэлтнүүд нь болохоор тэлээнийхээ төдөлний нүхийг ингээд томсгоод байдаг. Сунгаад байдаг. Ийм л одоо бодлого байгаа байхгүй юу? Энэ бодлогыг л болох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн бодлого, эдийн засгийн бодлого, мөнгөний бодлого бол шал өөр одоо хандлагаар, өөр горим зарчмаар явах хэрэгтэй. Ингэхийн бол энэ эдийн засгийн хямралаас бид нар бол бас тодорхой богинохоо хугацаанд бол гарах боломж болцоо бол байгаа. Гэтэ энийг гаргахын тулд биш улам нэмж өр тавиал, улам нэмж эдийн засгаа сүрүүлээл, улам нэмж хоорондоо нөгөө юмаа булаацал зодтолтоод ахаар чинь
энэ айлч урагшлахгүй шүү дээ. Тийм. За За тэгэхээр ийшээ суучих уу. за тэгэхээр За энд одоо тэгээд жоохон ярина да. за тэгэхээр өөрөө чи өрөөнд орж ирлээ. Тэгэхээр Жамингийн Мөнхбат гээд ерөнхийдөө бол манай үзэгчид маань ихэнх нь бол уран бүтээлч, яруу найрагч гэдгээр нь ер нь тань, улс төрч гэдгээр нь тань, улс төр судлаач гэсэн мэргэжлийг яг өөрөө сонгож яг төгссөн. Тэгвэл өнөөдрийн Монголын улс төрийг аяг бохор гэж ярьдаг штэ, маш бохор улс төр. Манай Монголын улс төр бол улс төр биш, зүгээр мөнгөнийх гэж ярьдаг те. Улс төр судлаачийн хувьд өнөөдөр Монголын улс төрийг аль шатандаа явж байгаа. Үнэхээр тэр бохор нь юм уу, үнэхээр мөнгөний юм уу гэдэг тал дээр бас тайлбар өгөөч. Тийм манай Монгол улс чинь одоо ардчилсан нийгэмд шилжээд 26 жил болчихлоо. Ардчлалын замаар одоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар ингээд зориод бид бүхэн зүтгэж байна Монгол улс. Тэгээд би яг энэ бас улс төр судлалаар номын дуугийн сонсч ногоотой шүлийн бас нэг 4-5 жил уусан хүний хувьд бол ер нь энэ ардчил гэдэг чинь бол эртний одоо грек ромоос эхэлтэй ийм ойлголт. Эртний грекийн одоо Димос, Крат гэсэн одоо хоёр үгний нийлбэр шүү дээ. Ард түмэн засаглал, өөрөөр хэлэх юм бол ард түмний засаглал гэсэн ийм л одоо үндсэн огтхон. Өөрөөр хэлэх юм бол төрийн эрх мэдлийг энэ одоо шийдвэр гаргах төвшний бүх үйл хэрэгт ард түмэн оролцсон нэгдүгээр. Өөрөөр хэлэх юм бол ард түмний санал бодол одоо олонхын байр суурь ард түмэн дандаа ямар ч нийгэмд олонхол байдаг. Тийм учраас энэ олонхын байр суурь гэдгийг бол ямагт дандаа ингэж нэн тэргүүнд тусч явах хэрэгтэй гэсэн ийм одоо үндсэн ухагдахгүй л да. Тэгээд харамсалтай нь манайхан чи энэ ардчил гэдэг юм аа сүүлийн үед буруу ойлгодог ч юм уу эсвэл ойлгосон ч гэсэн буруу тайлбарладаг юм уу. Ардчил маань ерөнхийдөө жоохон ингээд ийм нэг засмал замаар явж исэн бол гараад нэг ийм шороон замаар ч юм уу довн дундуур дахиад энэ Монголын ардчил их буруу ойлгодог юм шиг байна тий. Тэгээд сүүлийн үед бол ардчил гэдэг ямиг бол их өмчлөдөг. Бараг одоо нэг өөрсдийн одоо өмч юм шиг, гавьяа юм шиг ингэж ярьдаг, ойлгуулдаг, тэрийг нэг домгшуулах гэсэн ийм хандлага бол Монголд бол бас газар авч байгаа. Бас нэг энэ Монголын ардчлалыг сүйтгэж байгаа нэг том зүйл бол энэ дүр эсгсэн ардчил. Дүр эсгсэн ардчил гэдгийг бол одоо юу гэж тайлбарладаг вэ гэхээр багтаа ардчил, масктай ардчил баггүй. Наана ингээд айгүй сайн сайхан юм одоо ингээд олонний тусын тулд одоо шудраг хууль ёсны юм ярьдаг мөртлөө яг цаагаараа хийж байгаа үйлдэл бодлого нь яг тэрнийхээ эсрэг 180 градус хуулиа зөрчдөг шудраг ёс тэ хүн чанар гэдэг юм байхгүй ёс суртахуун гэдэг юм байхгүй тэгээд тэр нэг олонний тусын тулд гэдэг энэ ойлголт бол үндсэндээ байхгүй болчихж байгаа. Монгол улсад 1920 оны 106 сарын 25-нд анхны одоо нууц бүлгэмүүд уулзаж те ингээд ардын намыг үүсгэн байгуулах үндсийг тавьсан ийм түүх үе одоо 95-6 жилийн өмнө. Тэгэхээр Монгол ардын намын түүхт 95 жилийн ой гэдэг маань мэдээж энэ сүгч анжинтай бүр үнэхээр салшгүй холбоотой би бол тэгэж ойлгож байна. Тэгээд энэ талаар өөрөө бас яриач. Тий. За Монгол улсад төдийгүй одоо Төв Азид одоо анхны ууган гэж бас хэлж нэрлэж болно. Энэ нам одоо 1920 онд анхныхаа үндэс суурийг тавьсан. За тэр үед бол 1920 оны 6 сарын 25-нд бол энэ хүрээний бүлгэм, төвшмдийн консулын, ноёдын ингээд энэ олгон бүлгэм намууд нэгдэж ардын нам гэдэг энэ намыг ингэж байгуулсан. За энэ бол цаг үеийн захиалга, нийгмийн захиалга, улс эх орны Монголын захиалга байсан. Тэгээд тухайн үедээ энэ одоо зөвхөн маань 28-9 настай залуу. За чоо болсон гээд 24-5 настай залуу. За тэгээ ер нь ихэнх нь бүгд Данзан бодоо, Чагдаржав, Лосол Догсом гээд ингээд ер нь хамгийн л ахмад нь 35-6-тай. Одоо миний үе гэсэн үг шүү дээ. Тэгэл дандаа 20 эдтэй залуучууд энэ Монголын хувь заяаг үндснээр нь өөрчилсөн гэж хэлж болно. 20 дугаар зууны эхэнд гадны одоо жуулчдын нэрлж байснаар тэмдэглэж байснаар бол 400 гаруй мянган хүн амтай за мөхөж сүнж байгаа үндэсний тоонд бараг оруулж байсан энэ улс орныг бол тусгаар тогтмолсон нэгдүгürt. Хоёрдугаарт хаан төс хамжлах төсийг халж орчин цагийн үндсэн хуультай бүгд найрамдах улсыг одоо тунхаглаж зарлаж бий болгосон. За гуравдугаарт бол өнөө цагийн бидний
бидний одоо бүрэн эрх хөгжсөн, дэвшсэн, өсч үржсэн, тэ боловсрсан, соёлдсон, гэгээрсэн энэ дэлхийн хөгжилтэй одоо хөл нийлүүлэн алхаж байгаа энэ Монгол улсыг үндэс суурийг нь тавьж өгсөн ийм л одоо түүхэн гавьяатай хүн шүү дээ тий. Энэ одоо анхны долоо та бүхэн мэдэх бах тоо би энэ хүмүүсийн тухай Долоон бурхан харавдггүй гэдэг түүхэн уран сайхны киноны зохиолыг бичиж өөрөө ерөнхий продюсераар нь ажиллаж 5 жилийн өмнө гаргаж ирсэн. Ер нь сүүлийн үед бол энэ Монголын түүхийг говьлох, түүхийн нэг хэсгийг тасдаж авах гэсэн, эсвэл өмчилж авах гэсэн, улс төржүүлэх гэсэн, бүдгрүүлэх гэсэн ийм чиг хандлагууд бол их газар авж байна. Тэр үед бол Монгол Ардын нам Монгол улсад төдийгүй энэ зүүн Азад энэ Төв Азийн өндөрлөг дээр бол ер нь анхны томоохон одоо улс төрийн намын үндэс суурь гэхэд тавигдсан байхгүй юу? Тэр нь Монгол Ардын нам одоо ингээд таана харж байна. Анхны долоо ардын хувьсгалын ардын намын анхны долоо гэж яригддаг энэ хүмүүс Долоон бурхан харавдггүй гэдэг кино үзсэн баг. Зохиолыг нь бий өөрөө бичсэн шүү дээ. Тэгээд энэ Монгол улсад анх улс төрийн нам үүсэн байхлахдаа яг энэ нөгөө ард түмний засаглал буюу ардын засаг гэдэг юмыг байгуулж зорилго хөтөлбөр нь хүртэл яг энэ рүүгээ чиглэсэн жинхэнэ сонгодог арчлалын үндсийг уг нь 50% бичсэн. Жанжин Сүхбаатарын тавьж исэн 1922 онд дэвшүүлсэн тэгш журамт баян хүчирхэг улс болохын төлөө. Тэгш журамт баян хүчирхэг улс гэдэг чинь ард түмэн бүгдээрээ тэгш журамтай тэгш хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. Баян хүчирхэг гэдэг нь бол ард түмэн бүгдээрээ одоо элбэг хангалуун сайн сайхан амьдэрсэн ийм баян хүчирхэг улс болох гэсэн ийм бүхэл бүтэн том концепц хөтөлбөрийг гаргаж тавьж ирсэн. Тэрний дараа 1924 онд одоо Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзан та бүхэн бол одоо сангийн сайд байснаар нь мэдэх бах. Монгол улсад ер нь энэ доллартай улс бол их хүчрхэг байдаг юм байна гэдэг Монгол долларыг анх удаа 20 оны ихээр хэвлүүлж исэн хүн шүү дээ. Тэгээ тэр хүний одоо дэвшүүлж исэн том бас философи том концепц хөтөлбөр байдгийг иргэн баян бол улс баян гэсэн. Тэгэхээр тэрний дараа 1930-ад оны үед одоо Бэлждийн гиндэн Монгол улсын одоо ерөнхий сайд гиндэнгийн одоо дэвшүүлсэн хотлоороо баяжигтун гэдэг ийм одоо гурван том концепц ийм агуулга өгөх ийм хөтөлбөр байгаа юм л да. Энэ хөтөлбөр ураа. Тэгээд түрүүн би хэлсэн тэр 1922 онд Жанжин Сүхбаатарын дэвшүүлж ирсэн тэгш журамт баян хүчирхэг улс болох. 1924 онд Ардын намын дарга Солийн Данзангийн дэвшүүлж ирсэн иргэн баян бол улс баян. Үлгэрлэвээс Швейцар руугаа хөгжиж цэвэн ямсаргано. За тэгээд 1930-ад оны үед одоо Монгол улсын ерөнхий сайд гиндэнгийн дэвшүүлж исэн хотлоороо баяжигтун. Гэтэл энэ бүх хөтөлбөр бол энэ улс үндэстнээ хөгжүүлсэн, эрүүлжүүлсэн, боловсруулсан тий хөгжил дэвшил хөтөлсөн ийм том хөтөлбөр байсан. Тэгээд 1932 оноос хийсэн шинэ эргэлтийн бодлого. За тэгээд одоо соёлын товтлогоо одоо зэдэн болгоо хийсэн. Гэх мэтлэнгийн ингээ хоошоо үргэлжлээ явсан. Энэ бүх түүх бол Монгол Ардын намын өнгөрсөн 95 жил 100 жилийн хугацаанд улс үндэстнээ одоо эрүүлжүүлж хөгжөөж боловсруулж ингээд орчин цагийн Монгол хүн гэдэг брендийг бий болгосон ийм хөтөлбөр. Тийм учраас бол өнөөдөр эдийн засаг хямарчихсан цаг хугацааны хувьд энэ их игзэгтэй ийм гараан дээр байж байгаа Монгол улсын хувьд одоо талцаж хэрэлддэг цаг биш. 1922 онд ерөнхий сайд Бодоо Чагдаржуу 2 бурхан болсны дараа үндсэндээ эвлэрлийн ийм том засгийн газрыг байгуулж ирсэн. Жанжин Сүхбаатар өөрөө санаачлан тухайн үед одоо Дэлгэв хотогтод за загтал бичижсэн. Тэгээд ер нь бол Богд хааны зүгээс, Ардын намынхны зүгээс, хуучнаар тэр үед одоо байсан Ноёдын намынхны одоо үндэс угсаатай байсан бүх хүмүүс ингэж оролцоод ингээд одоо үндсэндээ 1921-ээс 28 он хүртэл бол Монгол улсад бол тийм үндэсний том эвлэрлийн гэж хэлж болохоор тийм засгийн газар 4-5 жил ажиллаж ирсэн л да. Тэгэхээр одоо ийм хэмжээний том зорилго хөтөлбөрлөө явах хэрэгтэй. Одоо ингээд Монгол улс яаж хөгжих юм? Боломж гэвэл байна уу? Байна. Өнөөдөр яг үнэндээ бол хэдхэн эрх барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа хэдхэн хүмүүсийн амьдрал сайхан байгаа л албан тасалгааны цонхоор амьдрал гоё л байгаа бах. Одоо энэ ингээд төрийн ордны цонхоор харахад бол энүүгээр явж байгаа хүмүүс л одоо ингээд нар хээцэн сайхан их л сайхан байгаа бах. Яг бодит амьдрал дээр ард түмний дунд орж ирэхэд бол хэцүү байгаа шүү дээ. Тийм учраас бол нэгэнт хэцүү байгаа юмыг одоо ингээд айл айл талдаа ойлгоод одоо цаашаа алхмаар байгаа. Тэгээ энэ улс үндэстнээ хорлох гэж байгаа юм шиг
ийм одоо хувийн хонзонгоор бараг улс үндэстэн ард түмэндээ хандаад байгаа юм шиг ийм одоо увайгүй ийм төрийн алдаа, бодлогын алдаа гаргадаг, үйлдэлийн алдаа гаргадаг, ёс суртахууны алдаа гаргадагыг л цаашдаа таслан зогсоож хөгжлийн бодлого, хөгжлийн стратеги төлөвлөлтөө ярих хэрэгтэй. Тэгэхээр эндээс зүгээр юу гэж харах вэ гэхээр Монгол Ардын намын бодлого зарчим үүсэн байгуулагдсан цагаас эхлээд иргэн баян бол улс бай. Өөрөөр хэлэх юм бол бүх иргэдэнд баян шинэлэг. Тэр одоо бидний нөгөө яриад байгаа тэр нөгөө чинэлэг дундаж давхрахыг бий болгоё гэсэн. Хотлоороо баяжигтун. Өнөөдөр нэг хэдхэн ирэх барьж байгаа хэдэн дарга нар гэдэг юм уу эрх мэдлтнүүд нь баяждаг, ард түмэн ядуурдаг биш. Хотлоороо улс орноор ард түмнэрээ баяжигтун гэдэг одоо лозун урааг төвшүүлж энэ хөтөлбөрийг явуулж ирсэн. Тэгш журамд баян хүчрхэг улс гэдэг би түрүү хэлсэн те эрхтэгш дарганч байна уу, хардсанч байна уу, одоо жирийн ард иргэн байна уу бүгд адилхан одоо тэгш эрхтэй бүгдээрээ баян шинэлдэг ийм хүчрхэг улс болох, нэгдсэн улс болохын төлөө гэсэн. Ийм урааг лозунг төвшүүлээ явуулж ирсэн. Тийм учраас бол өнөөдрийн Монголын одоо улс төр Монголын ардчил гэдэг бол ялангуяа энэ сүүлийн 4 жил бол энэ масктай дүр хэсгсэн ардчлал. Энэ багны ард нуугддаг улс төр бол ингээ хитэрлээ. Улс орныг одоо бүр бужигнуулж хайшчаад хамаг юмыг нь эдийн засаг төр засагтай тогтолцоотой хамт бараг ингээ самарч хайшчаад тэгээ одоо юу ч болоогүй юм шиг одоо Монгол улс минь хэцүүдлээ одоо яана шудраг байцгаая. Тэгээ юм болохоор л одоо миний мэдгээ 2009 онд нэг хэсэг хүмүүс шудраг байцгаая л гэдээсэн. 12 онд шудраг байцгаая л гэдээсэн. Бүгдээрээ л энэ сүүлийн хэдэн жил Монголын төрийн бүхэл өндөр албан тушаал дээр суулаа. Энэ төр засгийн бодлогын барь жолоог нь хатгалаа. Одоо ч гэсэн одоо шудраг байцгаая л гэдэг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө дүр хэсгсэн арчлыг өмчлөх гэсэн, домогшуулах гэсэн, баатаршуулах гэсэн энэ үзэгдэл бол өөрөө арчлаа ингээд уруу нь харуулж орхиж байгаа байхгүй юу? Сая одоо жишээлбэл өчигдөрхөн одоо офшор дансанда сая доллароо нуусан ард түмнээсээ нуусан гэдэг хэрэгээр Исландын ерөнхий сайд огцорж ирсэн. Тэгэхэд манайх ийм хэрэгүүд нь хідэн дахин ингээд автагдаад баримтаар гарч ир тавиад байхад албан тушаал твшээ яваад байдаг. Юу огцрох нь байдаг. Улам сайд болоод улам албан тушаал нэмэгдээл улам компани улам төрөвчин зузаараад ингээд явдаг. Ийм гажиг тогтолцоо юу ардчлалын одоо ийм гаж үзэгдэл бол Монголд нүүрлэлцсэн. Олуулаа хөгжихгүй цөөхөлөө хөлжихгүй гэдэг. Яг энэ урааныхаа эсрэг явдаг. Хүн шиг амьдрыг улс шиг хөгжийл гэдэг. Яг тэрнийхээ эсрэг одоо нөхцөл байдал үүсчээл байж байдаг. Тэр ярьсныхаа эсрэг хийж гинэ гэдэг бол өнөөдөр Монголд бол дөрвсгсэн арчил бий болцсон. Хийгээд байгаа гэдгийг нь Монголын ард түмэн сөрөг хүчин нь бусад улс төр судлаачнаас хэвлэлийнх нь хилээд байхад тэр байтугай намын жирийн гишүүд нь бас нэг дотортой жудагтай тий юм уншдаг, ойлгодог, мэддэг ийм тархитай зүрхтэй хүмүүс нь одоо болооч гэдэг хэвлэл мэдээлэлээр яриад байхад л үзэлцээлж байгаа. Тэгээд тэднийг дахиж сонгодог. Дахид тэднийхээ төлөө хоёр талцаж хэрэлддэг. Ийм байдлыг энэ засахгүйгээр Монголын төр бол цаашаа явахд бол хэцүү байна. Сая өөр хэллээ шүү дээ. Ингээд байдгал юм шиг. Одоо байдгал юм шиг харахаас бид нар өөр аргагүй болчиход байна л да. Бослоо гэхэд нухчин дарж जैन тий. Тэгэл за нэг үнэхээр л ингээд чагсаалт цуглаан болохгүй гэл одоо бүхэл нөгөө төрийн эрхийг барьж байгаа хүмүүс маань ер нь бол их хэцүү байна шүү дээ. Тий яг ер нь бол энэ улс орны хувь зай зүгээр түүхээс ингээд эргээд харахад бол Монголын хувь заяа гэдэг бол их том байхгүй юу. Одоо юу гэдгийг одоо нэг актер тэнгэр хараад бурхан ивэгээд гэж би одоо нэг яриад байх уу. Гэхдээ ер нь бас цаанаасаа тийм нэг авшигтай. Яагаад вэ гэхээр одоо ингээд манжийн дарлалд орол сүүлдээ одоо нэг Монголыг хятчлах энэ бодлогыг манжийн төр явуулаад эхлэхэд 11 оны хувьсгалыг бүгдээр хийж чадсан л байдаг. Монгол төргүү болоод гамин зэрэг орж ирээд хааныгийн шоронд хийгээл одоо Монгол улсын бүх одоо төрийн эрх мэдэл төр засаг гэж юм байхгүй болох үед ардын хувьсгал ялаад ардын нам байгуулагдаад шажин дөрөө тусгаар тогтнуулаад мандуулж ил байдаг. За дэлхийн одоо дэлхийд болсон энэ олон өөрчлөлт байгуулалт энэ одоо нийгмийн өөрчлөлт улс орнуудын өөрчлөлтүүдийн энэ салхин сэнхийг ашиглаад тухайн үед ирэх барьж исэн эрх баригчид нь шинээр гарч ирсэн залуучуудаа дэмжиж боломж олгоод 90 онд арчилсан нийгэм шилжиж ил байдаг тий. Тэгэхээр энэ Монголын хувь заяа бол одоо би зүгээр түүхийг ингээд уншаад байхад бас тохиолдлын юм гэж бол байхгүй. Бүх юм одоо бас учир жанцантай ийм байдгаа гэдгийг би боддгийн. Тэгэхээр бол бас Монголын хувь заяа одоо тэнгэр хашичаагүй хаа гэж би итгэж явдаг хүн. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол энийг засах боломж бол ард түмэнд байдаг. Ёстой нөгөө жинхэнэ дүр хэсгсэн хүмүүс маань багны ард байдаг хүмүүс маань
бүгдээрээ хин байна. Нэг өдөр ингээд алгаад осоод гуугаад очдөг нэг өдөр үйдэг. Тэр бол 4 жилд нэг болдог. Энүүгээр л ард түмэн дүнгээ тавьж энүүгээр л ард түмэн хариугаа авдаг байхгүй юу? Ер нь бол арчил өндөр хөгжсөн улс төрчдний ёс суртахуунтай, жудагтай, хуулийн дээдлэх зарчмыг маш одоо нэгдүгээр асуудалд ингэж нэгдүгээр ирэмбэн дээр зарчим болгож тавьдаг улс оронд бол жишээлбэл Монголд одоо сүүлийн 4 жил болсон энэ үйл явдлынхаа төлөө зүгээр энд байгаа хүмүүс бол уучлаарайгаа гарч уучлахгүйгээд огцорж их хэрэгтэй байхгүй саналаа тавьж өгч их хэрэгтэй. Тий. Тэгээ одоо хамгийн наазахын жишээ Исландын жишээ байна. Өнгөрсөн сард явсан Японы нөгөө сайд огцруулаа шүү дээ эмэгтэй тий. Ийм жишээнүүд бол зөндөө байгаамаа. Тэгэхээр Монголын энэ увай гүрхэл ялангуяа увай гүрхэл бол энэ ард түмэнд байгаа юм биш. Энэ бол зүгээр л улс төрчдөд байгаа юм. Ялангуяа тэр тусмаа одоо нөгөө хувийн эрх ашиг, бүлэглэл практикийн эрх ашигыг нэгдүгээр тавьдаг. Улсын эрх ашиг, ард түмэн олон нийтийн эрх ашигыг дандаа хамгийн адагш шийддэг. Ийм одоо улс төрийн хүчин, ийм хүмүүс төрийн жолоо барьж төрийн бодлого тодорхойлохоор бол энэ бол бүр ингээд улаан цагаандаа гарч ийн л. Тэгэхээр энэ дээр бол ард түмэн арчилсан нийгмийн бас нэг зүйл бол одоо 4 жил байна уу, 5 жил байна уу, 6 жил ч байна уу нэг удаа энийг одоо өөрийнхөө сонголтоор шийдэх бас боломж байдаг. Тэгэхээр өрөөнд чи орж ирснийх сая ингээд хоёлоо бас ярьлаа. Үнэхээр өөрөө бас улс төр судлаачаас гадна яруу найрагч, уран бүтээлч, за тэгээ кино хийдэг гэл ингээд ярил бас их юм байна л та. Тэгээд түүхийн сонгодог ном гэдэг энэ түүх их судалдаг штэ өөрөө бас тий. Тэгээд түүхийн сонгодог ном гэдэг их сайхан ном сүлд гаргасан байна лээ. Тэгээд долоон бурхан харавдаггүй гэдгийг бас зохиолыг биччихсэнийг ер нь үзэгчид ер нь мэдж байгаа бах төө. Их сайн ч кино болж исэн. Саяхан ч бас нөгөө ойгоор 95 жилийн ойгоор гарлаа шүү дээ. Тэгээд энэ түүхийнхаа тухай, энэ номныхаа талаар үзэгчтэй бас товчхондоо өгүүлээч гэж хүсэж. Ер нь би бас нэвтрүүлгүүдэд орохдоо хэлдэг л. Ер нь хүмүүс сүүлийн үед манай нийгэм ялангуяа залуучууд маань нэлээд их залхуу болж байгаа. Юм уншихаа болсон. Тэгээ Facebook, Twitter-ийн нөгөө хідэн мөр юм хэмжээнд л одоо бичдэг, уншдаг. Тэрнээс ингээд нийгэм өөрөө бас энэ нөгөө технологийн хөгжил энэ хүмүүсийг бас залхуурал ирэхгүй хөдөлчлээ байна л да. Тэгээ намайг хүүхэд байхад бол хамгийн их ном уншсан л мундаг. Тэгээд номоо төрүүлж ярьдаг, бие биендээ номоо солилцдог тийм. Шинэ ном ирлээ гэвэл тэр чинь ингээд хідэн өдрөөр ингээд гэр гэрээрээ дамжуулж уншдаг. Ийм зүйл байсан. Хамгийн их гоё соёл байсан нь бол бас 20 дугаар зууны бидний аав ээж эмээ өвгөө үед байсан юм бол энэ захиа байсан байна. Тий. Тэгээ одоо би жишээлбэл одоо дурлалсан охиндоо юм уу их нэртэй ч юм уу хайртай бүсгүйдээ ингээд захиа бичлээ гэхэд нэгдүгээр загтал гэдэг бол тэр хүн өөрөө нөгөө өөрийнхөө бодож байгаа, тэмүүлж байгаа, өсөж байгааг ингээд зэгстэй буулгаж чаддаг болж байгаа. Гоё цэвэр бичиж байгаа нь чинь нөгөө нэг сараасан палисийн бас бичиж болохгүй шүү дээ. Их нямбай чинь тий. Тэгээд загтал гэдэг чинь бол өөрийнхөө бодлыг маш одоо хүний зүрх сэтгэлд одоо зүрхэн тархинд хүртэл нь ингэж гоё буулгаж бичиж чаддаг. Тийм учраас бол нөгөө бичнэ гэдэг чинь сэтгэж буйн шинж, сэтгэж буй байна гэдэг бол хамгийн хүчрэхээр оршин буй шинж, үүний тулд унших хэрэгтэй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр бол энэ унших хэрэгтэй. Би яг зүгээр нэг тийм мундаг гайхуулаад байх юм байхгүй л да өөрийнхөө хэмжээнд юм сонирхсан юм уншдаг. Ялангуяа энэ түүхийг их сонирхож уншдаг. Тэгээд хүн бол түүхээ мэдчих хэвээр. Бид нэр 50 жил, 100 жил, 1000 жилийн өмнөх түүхээ их ярьдгийг. Гэтэл бид нар 20 хэдхэн жилийн өмнөх түүхээ мэддэг байхгүй. Тэр байтугай бид нар 4 жилийн өмнөх түүхээ мэддэг шүү дээ. Яг үннээр нь 4 жилийн өмнө эдийн засаг нь яг ямар байсан, амьдрал яг ямар байсан. Ингээд дандаа тарих угаалтанд явдаг. Тийм учраас энэ сүүлийн үед би яагаад энэ түүхийг их ярьдаг вэ гэхээр Монголын түүхээр энэ улс төрчид их тоглох хандлага газар авч байгаа. Дээрээс нь одоо маш олон хөшөөг бол одоо нэг хэсэг бол авч аялаа шүү дээ. Сталины хөшөө тэгэл бүх хөшөөнүүд яг үнэхээр шүгцэнчний хөшөөг авах гэж байхад бол ард түмэн бол тэмцлээ, болиуллаа, чадлаа. Чингисийн талбай гэдэг нэрийн шүгцэнчний талбай болгож буцаад өөрчиллөө. Тэгэхээр ямарваа нэгэн улс орн түүхээрээ тоглоод мөнхийн шинжээ гэж би бас ойлгоод байна л та. Тэгээ энэ бол үнэхээр байж боломгүй асуудал байгаа. Энийг үнэхээр тухайн үед засаг барьж байгаа, төр барьж байгаа одоо хүмүүс маань яаж ч байсан өөрсдийн эрх ашигын төлөө одоо тэгж үүсгэж болмооргүй санагдаад байгаа байхгүй юу? Энэ түүхийг бас үнэн зөвөр залуучуудаа хүргэх гэсэн үднээс бас зөвөр мэдж харж зөвөр одоо ойлгож ухаараасаа гэдэг үднээсээ бол бас би хоёр дахь түүхэн киноныхаа зохиолыг бичсэн. За энэ бол Бүү март гэдэг одоо кино театруудаараа нээлттэй хийгээд гарч байгаа. Энэ кинон дээр Монгол улс арчилсан улс болоход
түүхэн үүрэг гүйцэтгсэн хүн бол яалтчгүй Жамбын Батман байхгүй. Энэ кинонд 1974-өөс 1996 оныг хүртэл хамарсан ийм одоо үйл явдлыг харуулж байгаа. Тэгэхээр бид бас бүр холын түүхээ байтугай 20 жилийн 20 эдхэн жилийн өмнөх түүхээ өртөл мэдхгүй амьд гэрчүүд нь гар бие оролцож явсан хүмүүсийн өнөөдөр амьд сэрүүн байсаар байтал энэ түүхийг бас ингээл өөрөөр бичих гэдэг, өмчилж авах гэдэг, домогшуулах гэдэг ийм хандлага бол одоо бас газар авсан байгаа. Тэгэхээр үний юм үннээрээ л байх хэрэгтэй. Энэ киноны зохиол диалогуудыг бичихтэй би бол яг архивт байгаа тэр нэг түүхийн яг баримт шүү дээ. Юу протокол дээр үндэслэж хийсэн байхгүй. Тий. Тэгээд сайхан кино болсон. За миний одоо дараагийн нэг хийх кино бол би Цэдэн болгоон тухай 20 дугаар зуунд Монголыг босгож ирсэн энэ түүхэн том хүний тухай сүүлчийн 7 жил гэдэг кино. Энэ жил Цэдэн болгоон бас 100 жилээ болж байгаа. Тэгээд энэ киног одоо бас энэ эрх намраас эхлээд ингээд ажилд нь орж байна. Ер нь уран бүтээл хийнэ гэдэг бол хэцүү. Маш олон кино урлаг гэдэг дуу 3 жигүүртэй гэдэг шүү дээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин 3. Тэгвэл кино урлаг бол 300 жигүүртэй байхгүй. 3000 жигүүртэй. Тэнд маш олон хүмүүс оролцдог, олон баг, олон хоногийн одоо хүч хөдөлмөр зүтгэл ингэж энэ бүхний үр дүн дээр бол ялангуяа энэ түүхэн кино бий болдог. Тийм учраас бол бид нар ингээд юм хийж байгаа нэг үгүйсгээд ингээд дайраад байхасаа илүүтэйгээр болж игэл ингээд хамтраад юм хийдэг ийм зарчим руу шилжмээр байгаа. Бие биенийг харилцан дэмждэг зарчим руу тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо бас төр өөрөө анхаарал таах хэрэгтэй. Энийг одоо улс үндэстнийхээ энэ том эрх ашгийг ингэж одоо хүргэж өгч чаддгаараа энэ түүх уран сайхны кинонуудыг ач холбогдол үндсэн өөрөө ийм да. Дэлхийн дээр хүчрхэг гүрнүүд хөгжсөн улс орнууд яадаг вэ гэхээр түүхээрээ улс төрждөг байхгүй. Тэр түүх бол заяа одоо жишээл Ардын намын ч юм уу, Ардчилсан намын ч юм уу, эсвэл Отхон мөнхийн ч юм уу мөнх хотын түүх биш. Энэ бол Монгол улсын түүх байхгүй. Улс үндэстний түүх. Тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой. Тийм учраас бол энийг одоо залуучуудаа хүргэх юмсан гэдэг үүднээс яг бас өмнөнөр нь ингээд нэг хүргэж юмсан гэдгээс бол би бас кино хийдэг. За бас ном бичдэг. Би нэг сони юм хэлэхгүй. Энэ Ленин ингэсэн байдаг байхгүй юу? Ленин 1915 онд кино үзсэн байдаг байхгүй юу? Германд очиод гарч ирээд энэ л байсан юм биш үү? Тэгээд нэг урлагийн дотроос хамгийн агуу кино урлаг Владимир Ильич Ленин гэдэг манайхан ярьдаг шүү дээ. Тэр чинь мань хүн бол хүнд заяа маш энгийн ойлгомжтойгоор 1 цаг байна уу 2 цаг байна уу цаг 30 минут байна уу гэрлээ унтрааж байгаа. Тэр үед кино театрт кино гардаг байсан. Тас харанхууд ерөөсөө ийм дөрвөлжин юм харуулж агаад тархинд нь хийж байгаа хөөх. Зүрх тархи хоёрт нь кино гэдэг юм. Тэгээ энэ л байсан байж тээ. Ленин тэгээд 7 кино захиалгаж хийлгэсэн байдгийг. Түүхэн уран сайхны кинонууд юм түүх өгүүлсэн уран бүтээлүүд хийгээд ирэхлээр залуучууд маань хэр сонирхож байна. Эндээс бас тухайн хэмжээний өөрөө өөрсдөө гэсэн ойлголттой болдог байх л та тийм ээ. Тэгэл байх. Нэг үеийн одоо харин харьцангуй залуучууд маань их түүхэн киног сонирхдаг, түүхийг ер нь их сонирхдаг болсон байна. Би бас 1900 манай Үлзийбаатар монголчууд гэдэг одоо сурал CD гаргасан шүү дээ, сонсдог ном. Тэгээ Үлзийбаатар доктор маань бас 1910 оноос 2010 оны хүртэл Монголын 100 жилийн түүхээр 100 чухал сэдвээр нь 40 цагийн бас сонсдог ном хийсэн. Одоо бид хоёр хамтарч одоо бас энэ дээр би одоо продюсерийн үүрэг гүйцэтгэж ингэж ажилласан. Бас CD-нүүд сонсдог ном нь худалдаанд гарсан байж байгаа. Тэгэхээр за дээрэс нь энэ залуучуудаа бас энэ дэлхийн болон Монголын түүхийг хүргэх үүднээс би бас хэсэг залуучуудтай төрийн бус байгууллагатай хамтраад Монголын болон дэлхийн түүхийн шилдэг 100 бот ном гэж 50 бот нь Монголын түүх, 50 бот нь дэлхийн түүх. Тэгэд энэ одоо 100 бот номыг уншсан хүнийг бол Монголын бүгд дэлхийн түүхийг мэддэг. Тийм одоо боловсралтай мэдлэгтэй хүн гэж одоо ойлгож орчуулж болох юм да тийм ээ. Өчигдрөөсөө их суралцах хэрэгтэй. Өчигдрөө үгүйсгэж өчигдрөө баллуурдаж өчигдрөө одоо нулимх хэрэг байхгүй. Энэ бол аав ээж рүүгээ эмээ өвөөгөө үгүйсгэж баллуурдаж нулимж яана л гэсэн. Тийм учраас бол түүхийн үндэс нь энд байгаа. Түүхийг хэзээ шүүдгүй, түүхийг бас ялалдаггүй. Түүхээс ухаарл авдаг, сургамж авдаг. Тийм учраас ялангуяа өнөөдрийн
Монголын төр бол өнгөрсөн түүхээс сургамж авах цаг болсон байна л гэж бодож байна. Зүгээр сонирхоод асуухад өөрөө ингээд кино хийдэг. За одоо ингээд мэдээж бүтээлүүд гаргаж байна. Ерөнхийдөө зүгээр сонирхож асууж байгаа юм шүү. Ер нь кинон тоглоё гэсэн бодол байдгүй. Бүр тэр тусмаа юм түүхэн кинон тоглоё гэсэн тийм өрөөдөл байдгүй. Гэхдээ яг би бол өөрөө түүхэн кино хэд хэдийг хийсэн хүн шүү дээ. Тэгээд гэхдээ нөгөө бас нэг дүрдэн тоглож байсан бас нэг ингээд ер нь бол тийм юм билээ. Уран бүтээл хийж байгаа үедээ бол хүн өөрийнхөө нөгөө дүрийг ямар нэгэн зориг агуулмж байхгүй шүү дээ. Зүгээр тэр үеийнхэн өөрийнхөө дүрийг нэг үлдэх. Энд чинь хүн цаг хугацааны л ирэхээр жамаар юм чинь хүн өтөл нь бурхан болно байхгүй болно. Үр хүүхэд ачцээ нэрт нь 50 жил 100 жилийн дараа үлддэг тий. Жишээлбэл цагааны цэг мэдгой гэдэг ямар сайхан хүн байсныг ч юм уу тий. Дамчаагаа ямар байсныг ч гэдэг юм. Ингээл бид нар их олон түүхэн хүмүүсийг киноноос л ингэж үлдчихэж байгаа шүү дээ. Ингээ ард түмний зүрх сэтгэл хоног шүү. Ер нь ихтэй тийм нэг мэрэгжлийн жүжигчин биш учраас би одоо бас нэг тийм хүн бол ер нь миний нэг хатуу баримтлагдаг зарчим бий. Хүн чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Чадахгүй юм руугаа өсчээд юм уу өсөрч ороод их мэдгчийн дүр эсгээд их чадагчийн одоо дүр тоглоод бол хэрэг байхгүй. Тийм учраас бол би бол одоо жишээл юу гэдгийг нэ улс төрийн салбар улс төрийн шинжлэх ухаан энэ одоо ном зохиол түүх нэг жүжиг кино шүлэг найрагл одоо энэ зохиол бүтээл гэсэн ийм юм аа хийж явдаг. Тэгэхээр эн чинь өөр амттай байхгүй юу? Би ингээ кино хийлээ, CD хийгээд зарлаа. Би арх хий зараагүй шүү дээ. Тамхи зараагүй, хүн хордуулаагүй. Жишээл би авилга аваагүй байхгүй юу? Би энийг 100 ч байна уу, 1000 ч байна уу, 10-ыг би худалдаад авна гэдэг. Би өөрөө энэ чинь хөлс шүү дээ. Миний хөдөлмөр хүч бас ихтгэл өнөшил цаг хугацаа одоо баяр гуниг нэр бүх юм орж байгаа тийм. Тэгэхээр энэ бол ингэж би нэг чадахгүй юм руугаа орох одоо сонирхолтой учраас кинон тоглох бол одоо боломжгүй л гэж боддгийг. Сүүлийн үед манай улс төрчд бол одоо бүгдээрээ л жүжигчин, дуучин одоо янз янзэл хүмүүсийн дүр тоглож байгаа. Өөрөө чинь жүжигчин амраатай андуураад байдаг тохиол байдгүй. Ер нь дийлэх нь андуурдаг л гэдэг штэ. Тэгээд яг тэр үед яаж гардаг вэ? Ер нь ингээд нэрэж би жүжиг. Над дээр нэг хүн ирээд өчигдөр одоо тантай яасан чи та ерөөс тоохгүй ингээ явчихлаа. Сайн байна уу гэсэн чи ингээ сайн гэж толгойд өгч яваад гэсэн гээ. Манай нэг хоёр ч удаа тийм болж ирсэн. Тэгээ би одоо хизээ хаана гэдгсэн чи тэнд нэг тэдэн цагт гээ. Бодоод байсан чи ерөөс би тэнд нь байдгүй. Тэгсэн чи амраал явж исэн билээ л дээ. Тэгээд заримдаа бас ганц хоёр удаагийн тохиолдолд би над дээр ирээд сайн байна уу та нэг жүжигч амраа үздэй энэ төр гээд. Би яг бит хоёрын тайрын юм чи өөр л дөө. Өөрөө бол улс төрчтэй нөгөө чинь жүжигч те. Зүгээр бит хоёрын одоо нүүр дүрс ч юм уу те. Юу юм бэлээ л дээ. Бас төстэй л юм шиг үлээ. Нэг удаа би телевизээр гараад нэр өөрөө гарч байгаа юм шиг харсан чи амраа харсан чи. Би айлын 8 дахь хүүхэд 5 ихч 2 ахтай. Бид их олоолоос. Би тийм их тохиолдлоос байж лээсэн. За хоёулаагийн цаг бас жоохон төхөж байна. Тэгэхээр нөгөө гольфийнхаа талбар руу явъя тэхүү. За тэгээ за. Star Golf Fitness Club. Эрхэм хүндэт гольфчид болон гольфийн спортыг сонирхогч хүүхэд залуус зориулсан гольфийн цогц сургалт. Хамгийн сүүлийн үеийн гольфийн програм бүхий элэгцийн гольф. Бүх төрлийн тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан Fitness Club. Энэ бүгд нэг дор. Star Golf Fitness Club. Golf and Coffee нэвтрүүлэг үзэгч хүмүүстээ үргэлжлэн хүрж байна. Тэгээд мөхтөө ямар ч хэлсэн нэвтрүүлгийн дөрөв ёсоо хоёлоо скрин голф дээр ирлээ. Тэгээд халуун сайхан кофегаар дайлаа. За баярлалаа. Тэгээд энд хоёлоо ерөнхийдөө сайхан энгийн чөлөөтэй яриа өрнүүлэхийг үзэгч хүмүүстээ амттай яриа өгөхийг л зорж байна. Бага насны талаар би дандаа асуудгийн оролцсон цочин болгоноосоо. Өөрийн чинь хүүхэд нас хөдөө өнгөрсөн. За тэгээд би тэр нэг клип үзчихсэн юм аа. Морь их сайн уургалдаг юм шиг надад санагдсан. Морин дил дээр өссөн гэдэг. өөрөө энэ бага насныхаа тухайг сайхан дурсамжаасаа яриач гэж хүсэж байна. Тэг миний бага нас чахтай тэгэл хөдөө Арангаа аймаг Бацангал сум Тунгалаг тамир оршоол гээд. Одоо яг л нөгөө Тунгалаг тамир киноны одоо ихтгэлт баяны нэг нутаг нэг Эрдэнэ энэ хүнийг нэг ихэлдэг шүү дээ. Тэр тайгар чулуунаас доошоо ингээл манай нутаг. Тэнд л одоо хөлд орсон, хилд орсон. Одоо тамирын голын одоо жарааха гэдэг юм уу, чулуу гэдэг юм уу, унаг гэдэг юм уу. Тийм л хүн л дээ. Эмээ өвөө хоёр дээр өссөн. Тэгээ эмээ өвөөтэйг ерөнхийдөө 10 дугаар ангид төгсдөл. Тэгээ 9 дугаар ангидаа аймгийн төвд очиж нөгөө дотор байранд
байрны хүүхдүүд барилдаанч бас дээр нь уралдаанч гэх нөгөө Мянгар сүрэн Чимэд Аруудангийн Мянгар сүрэнгаа одоо сайхан шүлэг байдаг ш дээр. Тэр л амьдралыг л туулж өссөн дөө. Тэгээ яг одоо хөдөөний хүүхэд учраас тэр чинь тэгэл харьцангуй одоо би зүгээр ингэ бодоод байдгийг. Одоо энэ хотын соёл гэдэг юм уу, хотын хүүхдүүдийн амьдралыг ингээ хараад байхад бол энэ хөдөөний хүүхдүүдийн амьдрал бол бас харьцангуй их нөгөө түүх намтар гэх юм ихтэй сэтгэм шиг байна. Тэгэл усанд явна, мөс өвөл бол мөс үүрэн, түлээгээ өрөөд нь хагална гэл ингээл. Тэгээд тэр тусмаа одоо өндөр настай хоёр хөгшинтэй амьдарч байгаа хүүхэд бол гэрийн одоо тэр ойр зуурынхаа бүхэл ажлыг хийн. За яг дээр нь миний нэг онцлог бол одоо өдрийг бол ер нь тэгэл саксны шийдэн дээр л өнгөрөөдөг. Орой гэртээ ирээд ном уншина. Шүн хоёр хөгшин маань эмээ өвөө хоёр маань эрт унтцдаг. Тэгээд дөрвөө хөлж байгаа хүнжлээ толгойд өгөрөө нөмөрж жагаад гарч шийдэн тусгаж ном уншдаг. Тэгж жагаад нүдний хараамаараа жоохон муудаад мэдрэлийн ядаргаа туссан гэдэг онштой. Нүд мүд жоохон анивчдаг болоод. Тэгэхээр тиймэрхүү л миний амьдрал 8 дугаар ангид төгссөн. Тэгэл 8 дугаар ангид төгсөөд аймгийн төвд 10 жил дотор байранд 9-10 дугаар ангидаа. Тэгж байж байгаад нэг өдөр 10 дугаар анги төгсдөг хавар шиг санагдаж байна. 2-3 сарын үед гэртээ өдөө ирсэн суманд байж исэн. Аймгийн төв дээр боловсролын газар дуудаж ингээ очисон мотоцикл унаал очиж штэ нэг дээлтэй одоо юутай Орос Укалтай л өдөөний нөхөр очиж байгаа штэ. Тэгэл шүлэгчин шалгарсан Улаанбаатар хот руу явна гээл. Тэгэл Улаанбаатар автобусанд суугаад тэр үуч шуудангийн автобус чи бараг хонж ирдэг. Нөгөө хуучны нэг юм шар автобус байдаг гэсэн чинь фаз автобус. Шар фаз автобустайгаа яваал тэгэл одоо энэ пианрын ордон дээр ирээл ирсэн чи энэ бүх аймгийн хүүхдүүд ирээ найрамд төсөлд бууцсан байгаа. Чи яасан томдлох хоттой нөхрөө ганцаараа хоцорж ирдэг. Загнуулаараа форгонд ороод суу гэл. Тэгэл форгонд н ороод суусан, хамгийн ард суусан. Тэгэл энэ одоо хангадын галсангаа, шармын сөрөн жуугаа, сэндийн чимэд дорж, дамбын дөрөв бат гэл. Дандаа томчуудаа. Тий одоо хулан тавгсрангуа гэл ингээл том яруу наригчтай. Дөнгөтийн цаадал тэр гээл ингээл одоо анх удаа хүүхдийн яруу найрыг хүрэл тулах гэж байдаг байсан шүү дээ. Хүрэл тулахд ирж байгаа. Тэгээл найрамд төслөнд ирсэн дээлтэй, бакалтай. Тэгэл одоо юу салхи хувцсгүй гараад ирсэн. Салхи хувцсгүй гараад ирэхгүй ингээл сумаас аймгийн төв ирээд аймгийн төв одоо ингээ хоцорлоо шууд нь суу гэсэн чи юу хувцснараа солихов тэгэл өнгөсчөөсөө хувцстайгаа өрөөд ирсэн. Тэгээд энэ Улаанбаатараас нэг хамаатныхаа нэг хүүхдийг хувцсаваад ирээч гэдэг чинь тэр үе чи унаа машин ч хэцүү шүү дээ 96 7 оны үе чинь тэгээд найрамд төсөл рүү чи 2 3 он тэр хооронд цагаан самцаа угаагаал тэгээд ороо болохоор хамаг хувцсаа байгаа нь өдөр нь хоолнд орох гэл юугааноос гарахыг дээлтэй гарахыг хүүхдүүд шоолдог байхгүй. Тэгээд хотын баахан хүүхдүүд тэр үед найрамд төсөлд буутсан. Тэгэл сумын заа явж гин гэх тэр үед нөгөө жоохон барилдаж ноцолдог ч байсан тийм жоохон бирхүү юм уу би хаа нэг тиймэрхүүл байсан юм шиг байгаа нэг том дээлэн боссон нөхөр. Тэгж л одоо анх тэгээд соёлын төвийн тайзан дээр 4-5 хоногийн дараа хөрөл тулга наадан болоод тэгээд би төрүүлж ирсэн. Тэгж л одоо анх одоо том тайзан дээр өдөөний хүү ирээл. Тэгээд тэр чинь бас одоо нэг дээд сургууль, их сургуулийн сэтгүүлийн ангид сурах урилга авчихсан. Засгийн газрын мэдээ сонин дээр нүүр дүүрэн ярилцлага өгсөн 50,000 төгрөгөөр шагнуулсан. Тий, хөрөл тулга цом авцсан, зурагтаар гарцсан, араадогоор бүрийн хэмжээний нэвтрүүлэгт орцсон мундаг л амтан л одоо. Тэгэл тэр засгийн газрын мэдээ гэдэг сониноос одоо энэ болор сумын эзэн яруу найраг зохиолчтой орооны захирал гомболдогийн мөх цэцэг тэр үед дөнгөж сургуулаа төгссөн шинэхэн сурвалжлагч надаас ярилцлага аваад. Тэгж л одоо анх Улаанбаатарын том тайзан дээр олон хүний өмнө Арангаа мөнх бат гээл тэгэхээр наваа ингээл бас биш нэг дээлтэй ингээд алхахдаг байхгүй. Тэгэл алхахаар хүмүүс аа гээл. Тэгэл одоо шоолд юм уу, хөрд юм уу тэр үе чинь 17-8 тал банд байгаа шүү дээ. Тэгээ алга ташин намайг босгоор л. Тэгэл шүлэг уншаал явж байгаа дундуур нь алга ташдаг байхгүй. Зэрэгтэл ингээл. Тэгээ тэр нь бол одоо шүлгэн таалагдаад одоо аминдаа намайг дэмжиж алга таш. Тэгэхээр би нэг сандра бантаа шүлгээ мартчихдаг.
Тэгээ тэр үе чинь компьютер гэж бид нар ч мэдэхгүй шүү дээ. Гараараа бичээ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн ийм гол цаасан дээр гараараа ингээл дармалдаа бичсэн шүлгээ уншаал. Тэгж л одоо анх Улаанбаатар хотын том тайцтай одоо олон хүнтэй тэгж л танилцчихлаа. Тэгэл сургуулаа төгсөөл конкурс өгөөд Улаанбаатар дээрж конкурсцсан. Тэгээд 2-оор гарч улс төр судлалын ангид орж тэгэл улс төр судлаач мэргэжилтэй. Тэгээ оюутны 4 жил бол үндсэндээ тэгэл би дөрөв ярьсандаа Хоёр хөгшин бол зүгээрээ маш их баяртай. Тэгээд шүү дээ. Одоо хүүн зурагтаар гараад араадаа сонсно. Тэр үе чинь манай эмээгөө хоёр чинь нэг 70 милион гарцсан л байсан. Тэгээд яг хөдөөний хөгшчүүл чинь нэг зурагт үзсэн тэгээд араадаа сонсон шүү дээ. Араадаа бол ерөөсөө өглөөнөөс ороо болтол мөнхийн одоо 24 цагийн мэдээллийг бол тэндээс авдаг шүү дээ. Тэгэл намайг аль хэдийн очихоос өмнө л хөрөл тулга энэ төрүүлсэн гэсэн мэдээлэл авсан бөөн баярл байлгүй байх зайлаа. Тэгэн тий. Тэг мэдээж тэгэл тэр үед чинь ингээл шүлэг яруу найраг за тэгэл ер нь тэр үеэс л одуулж эхэлсэн гэж би одоо ойлгоод байна шүү дээ. Тэгээд октын захиа амар их авдаг байсан уу. Тэгэл ер нь октын захиа өөрөө жуучилдаг байв уу? Октоос олон захиа авдаг байв уу? Анхныхаар яаж учиржээ гэдээ бас нэг дурсуул ямар байна тий. Тэгэл ер нь би түрүү хэлсэн шүү дээ нөгөө тэр одоо яг зүгээр миний үеийнхнэр дууссан юм шиг байгаа. Тэр захаа махаа бичин одоо нэг тэтэр дээр нуулж ганцаараа уншиж галдаа. Надаас чамдаг гэл тээ. Надаас сарн навчнаас цэцгэн ганцаараа уншиж галдаа хий. Тэг яг тэгдэг тийм захааг бол одоо бичиж явсан. Би чи ер нь бол нэлээ ангийнхныхаа ихэнх бандарын захааг бичдэг тийм хөвгт байсан. Ер нь за тэгээ тэр байтугай бүр нэг одоо нэг сони юм ярих. Манай ангийнх нь нэг өдөр монита гэж зохиогоод. За 4-5 дугаар ингээд л байсан санагдаж байна. Тэгээд ингээд эрэгтэй эмэгтэйгэрээ нэгээ суглаад нэг ингээ баярлуулдаг шүү дээ. Нэг нууцаар. Тэгснээ ер нь трийгээ ер нь ингээд ангиараа үргэцгээ хийгээд. Хоорондоо юу? Хоорондоо нэг сугалсан монитагаараа юу? Тэгээд нэг тийм сонио. Тэгээ үргэсэн юм уу? Тэгээд одоо тийм нэг сонио юм манай ангид бас нөгөө ангийнхантайгаа ингээд сая бид нар бас 10 жилийнхантайгаа бага ангийнхантайгаа уулзсан. Тэрийг яриад бөө инээдэн болоод. Тэгээ одоо хөөрхөн амтан тэр биш чинь нэг 4-5 дугаар ангийн хүүхдүүд чи үргэх гэж юу байх вэ? Би биэндээ нэг тэгээд ялангуяа хөдөөний хүүхдүүд чи ямар юм хотын хүүхдүүдтэй адилхан янз бүрийн бэлгэсэлт янз бүрийн юм бэлэн байх ш. Илвэг дэлгүүг байх ш. Тэгээд шатлаараа л нэг дэлгүүр тэр үе чи одоо дэлгүүрийн 92 3 он штэ. Дэлгүүрийн лангуу мангуу хэцүү болцсон үе. Тэгээ нэг ганц хоёр чихэр мэхэр нэг шоколад нэг юм банканы бол юу муу гэл бас би биэндээ бэлгэлдэг юм их хөө. Тийм л байсан. Би ч одоо 4-р ангид байхдаа анх удаа хүүхдийн цуслан дээр тамир цуслан гэж манай арангаа амарж байгаа. Тэгээд охиноос захаа авч үзчихсэн. Тэгэл баахан чихэрнүүттэй. Ай. Ямар гоо санагдчих. Үгүй яах вэ тэгэл тэр үш чинь нэг акторч одоо 4-р ангийн хүүхд чи одоо хэдтэй юм бэ? 10 дөнгөж гарч байгаа хүүхд. Тий 8 9 10-тай ч юм уу. Тэр 10 11-тэй ч байсан юм уу. Тэгэл юу нөгөө захаанаас нь илүү нөгөө тэр чинь нөгөө эрдэнтээс ирж амарч исэн хүүхэд байсан нөгөө захаа өгсөн хүүхэд нь. Тэгэл одоо бас чамин тийм хотын гоё юм чихэр мэхэр одоо шоколад маклаттай тэгэл дасгаараа дайраал тэрийг нь одоо хураалаа. Тэгжил байсан санагддаг. Тэгэж анхныхаа захыг авч ийсэн гэж үү те. Ер нь ийм нөгөө настай буураанууд дээр өссөн хүүхэд маань ер нь жоохон ийм хэрсүүд үү тэгээд тийм их сүрхий болчдөг штэ. Тэгээд хоёр нөгөө хөгшний маань бас нэг хүмүүжил өөрт чинь бас их нөлөөсөн болов. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол тэгээд хатуу хөтөө ажил хийх за тэгэл өөрөөсөө хэлжээс барилдажсэн гээ те. Ер нь тэгэл тэр үе чинь барилдаж ноцолддоггүй эрэгтэй хүүхдэр баг байдаг байсан баха те. Тарга зур магнах энэ тэр гээл ер нь хөдөөний хүүхдүүдэд юу өс байдаг вүлээ. Үгүй намар өглөө босоод эсвэл өглөө эрт босоод хяруу шүүдэр унтсан тэгэл гараал хөл даарн тугал юм өглөө үнэ татж байгаа л тэгэл одоо өхрийн баасан дээр ноотон баасан дээр зогсоол тэгэл цаашаа гүүхэд тэр чинь нөгөө ноотон шүүдэртэй юм уу хяруутай өвсөн дундуур гүгэл хөл зүгээр одоо цэвэрхэн болчихдог байхгүй. Тиймэрхүү юмнууд бол зүгээр одоо биднэрт би энэ мэдээж одоо энэ хотын соёл одоо энэ дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага энэ бүхэн рүүгээ бид нар бол явуулгүй яах вэ? Гэхдээ би жишээлбэл заримдаа охиндооч гэсэн хэлдэг.
хит одоо ингээл зүгээр ингээл нэг юм анзаарэгдэж байгаа. Тэрний юу гэхээр одоо ингээл манай хотынхан чинь бол хүүхдүүдээ ингээл ерөөсөө ингээл бөөцөлөөлөдөг тийм. Заримдаа ингээл нэг бид нар чи одоо найзуудаа гэр бүлүүлээрээ ийш тийшээ явна салхи малхинд гарна тэгэл нэг хүүхэд нь гүйж байгаа л зүгээр нэг өвсөн дээр бүдрээд унчихтал зүгээр аав ээж зэрэг ухс хийгээд бөөнл юм болоо одоо тэг хөдөө бол тэр бол одоо тэгэл хүүхэд бол дөнгөж хөл дороо мөлхлөө тэр хонь урган дунд л явж штеп. Тэр өхөр мөхөр дунд одоо тэгэл аав ээж эмээ өвөө сайландаа гараа яваадаг нь хоогуур бол тэгэл тэр гэрийг бол бужигнуулна шүү дээ. Үнс хүмүүс галмал ухаал одоо тэгээд орондоо гурмаагуур орцсон тэгэл тэр байтугай одоо морины гидсэн даагуур хүртэл орцсон л явж байгаа. Тэгээд мал гэдэг бол тийм ухаантай байхгүй юу? Монгол одоо монгол мал тэр амтны нялх хүрийг те хүүхдийг одоо ингээд хичнээн догшин морч гэсэн нялх хүүхэд ингээд мөлхөөд ингээд доогуур нь гарахад бол ядагч хүлэхгүй. Тэгэхээр тийм нэг амтны бас зүм мэдрэмж байна шүү дээ. Амтны нялх амтныг нялх үрийг одоо тий нялх юуг ингэж одоо бас хайрлын энерги тэр чинь нөгөө байгалийн цаанаасаа өгсөн өгдөл тэр мэдрэхүүгээрээ ингэж харилцсан бие биендээ бас энэгшиж шин. Хотонд ингээл нэг өдөөний мөөхтүүд чинь ишгтэйгээ хургатайгаа банхрынхаа гөлөгтэй одоо хоолоогоо хувааж идэл гэрийнхээ хаяанд байж байгаа зураг морог бол одоо зөндөөл байгаа. Тэр чинь бол өнөөдөр ч гэсэн Монголд байгаа амьдрал гэхгүй ах уу. Тэр бол одоо ингээл хүүшээ тийм байдаг. Зарим хүмүүс ингээ гайхдаг юм шиг байгаа. Тэгээ би зүгээр сүүлийн үед юу гэж боддог. Одоо яг сургууль соёл төлөө төгслөө, гадаад дотоодод очиж Америкаар хүртэл ингээл сургууль соёл бас явж үзлээ. За энэ 5 твээр явж үзлээ. Бас гадаад дотоодод нэлээд хугацаанд бас байж үзлээ. Тэгээ би эргээ бодоход бол өнөөдөр бол хамгийн том одоо мөн чанар агуулга хэлбэр биш агуулга хамгийн том философи гүн ухаан хамгийн том тэр амьдралд хандах хандлага амьдралаас авах тэр мэдрэмж кайф одоо тэр таашаал тэр бүхэн одоо яг хөдөө байна. Би тэгж боддгийн. Нэг л философи байдаг байхгүй. Чи Монгол хүн чи энэ төрсөн бол энд өхөн. Чи өөрөө энэ улс үндэстний энэ аав ээжийн энэ өвөг дээдсийн үр удмыг нь одоо цус эсийг нь тээж явж байгаа бол чи өөрөө энэ соёл, энэ ахуй, энэ түүх, энэ онцлог, энэ юмаа өөрөө бас хадгалж ингэж дараа үед үлдээдэг. Бид энэ өөрийнхөө тэр өв соёл, түүх, энэ ёс заншил, уламжил гэдэг юм бол энэ давтагдчихгүй юм. Энийг бид нар бол ингэ хадгалж тээж авчих хэвээр. За ерөнхийдөө кофе ямар байна? Лажгүй байна уу те? Өө тий сайхан байна. За тэгвэл хоёулаа гольф зохиод үзэх үү? За. Star Golf Fitness Club эрхэм хүндэт гольфчид болон гольфийн спортыг сонирхогч хүүхэд залуус зориулсан гольфийн цогц сургалт. Хамгийн сүүлийн үеийн гольфийн програм бүхий элэгцийн гольф. Бүх төрлийн тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан Fitness Club. Энэ бүгд нэг дор. Star Golf Fitness Club. Одоо би 234 зөгөх юм байна тийм. За одоо хаана вэ? Одоо миний хувьд бол рекорд л боллоо. За, гольф ямар вэ? За яг. Би ч бас өмнө бас ганцрыг зөгчл байсан. Гэхдээ энэ гольф ч бас хамгийн өндөр техник шаарддаг спорт л доо. Нарийн технологи. Хүн харахад ингээд амархан юм шиг хүртлээ. За тэгээд одоо хоёулаа ч одоо баг бүтэн өдөр шахвал. Тэглээ. Бүтэн өдөр өөртөө чинь явлаа. Бас одоо Мөнхбат гэх хүн маань тийм ээ. Бас хинбэ гэдгийг гаргаж ирэхийг би бол хичээлээ. Тэгээ үзэгчтэй маш олон сэдвийн хүрээнд хүрнэлээ. Мэдээж одоо өөрийнхөө бага насыг ярьлаа, улс төрийг ярьлаа, оюутан цагаа ярьлаа. Маш олон сэдвийн хүрээнд маш сайхан яриа болсон болов уу гэж би дотор бол бодож байна. Тэгээд
Ер нь бол ингээд улс төрч хүн одоо өөр шиг чи ингээд өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа хүн тийм ээ. Мөнгөгүй одоо танил талгүй бол өнөөдрийн хэцүү л дээ. Тэгэхээр өнөөдөр би энэ ярилцлаганаасаа юуг ойлгож байна гэхлээр хүн нөгөө өөрийн хүч чадалтай итгээд ер нь бас нөгөө хүнд бас нэг тийм бурхны заасан хувь тавилан байдгийн болов уу гэж нэгдүгээр бодлоо. Хоёрдугаарт өөрийнхөө тийм нөгөө хүч чадал одоо өөрийнхөө бас оюун ухаан одоо өөрийнхөө бас хөдөлмөрийн үр дүнд өдий зэргийн амжилтанд хүрж байгаа болов гэсэн бодол надад төрж байна. Тэгээ өнөөдөр яг үннийг хэлэхэд Монголын нийгэмд мөнгөгүй танилгүй бол улс төр төрөхөд хэцүү шүү дээ. Тэ энийг юу гэж бодож байна? Тэгээ би хоёулаа түрүү ярьлаа шүү дээ. Одоо хөдөөний жирийн нэг хөрөө арамын сахиул хөгшний хоёр хөгшний одоо ач. Зүгээр жирийн манай аав чи одоо зүгээр жирийн багш хүн шүү дээ. Ээж маань бол залуудаа бас дэлгүүрт ажиллаж исэн, дэлгүүрийн хөдөлгөгч хийж исэн жирийн тийм л одоо амьдралтай л. Тэгээ хүнд бол хэд хэдийн байх хэрэгтэй гэж боддгийн. Тэр бол нэгдүгээрт бол өөрийн хүсэл тэмүүлэл одоо зориг мөрөөдөл чи өөрөө хэдий хэрэг зөв юмыг сайн сайхан юмыг том юмыг хүсч мөрөөдөд тэмүүлж ин зорж ин одоо вижн уу ялсан хараа тий тэрийг тодорхойлж ин тэр хэрээрээ чи нэгдүгээр урагшаа одоо хоёрдугаарт чи өөрийгөө тэр явах замдаа бол өөрийнхөө хэдий юу ямар хэмжээний одоо шатхуун зарцуулах гэж ярих юм уу те ямар хэмжээний хүч чанар шаарддаг юм тэрийг чи өөрөө олж авах хэрэгтэй боловсрол байна уу өөрийн хувийн ур чадвар байна уу ялангуяа энэ бол багийн улс төр гэдэг бол өөрөө багийн тоглолт шүү дээ өнөөдөр дэлхий дээр хамгийн одоо хүн үзэж байгаа олон үзэгчтэй хандлага өндөртэй спорт ингээл одоо бейсболоос ахуулаад хөлбөмбөгөөс ахуулаад сакс волейболоос ахуулаад бүгд энэ багийн тоглолт байдаг. Тийм учраас энэ багт чи өөрөө хэн байх вэ? Энэ багт хамт олондоо чи ямар үр гүйцэтгэх вэ гэдэг бол бас чухал. Ямар багийг сонгох вэ? За тэгээ багийнхаа төлөө зүтгэх хамт байх тий. Одоо хүн чанарын одоо мөн чанарын жудгийн ёс суртахууны гэдэг их олон юмнууд энд нөлөөлдөг юм шиг зүгээр миний хувьд бол тэгж л санагддгийг. Тэгээ яг хөө зүгээр өнөөдөр хоёлаа бас Мөнх бат гэдэг хүнийг бас эргүүлэлт оруулаад бага наснаас нь ахуулаад нэлийн л ярьлаа. Манай нийгэмд нэг ийм өрөөсгөл хандлага сүүлийн үед байх шиг байна. Заавал мөнгөтэй л бол бүхнийг болгоно. Мөнгөөр одоо бүх асуудлыг шийдэх. Тэр бол гарцаахгүй л үнэн ш. Ерөн бол. Гэхдээ мөнгөөр бас шийддэггүй юмнууд бас байна. Мөнгөөр бол үнэтэй юмыг бол худалдаж авч болно. Үнэт зүйлийг бол мөнгөөр худалдаж авахгүй шүү дээ. Юу гэдгийг одоо уг нь бол орчин үеийн дэлхийн нийтийн жишгт бол үнэт хэдэлтэй биш те. Үнэт зүйлтэй хүн нь бол үн цэнтэй байдаг. Ийм цаг үе. Тийм учраас бол өөрийн гэсэн үнэт зүйлийг бий болгож тэгж одоо явж чадах юм бол бас амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг бол их олон хүмүүс ер нь ингээл дэлхий дээр Монголд ч тэр шүү дээ. Ингээл энэ амжилтанд хүрсэн хүмүүс чинь бүгдээрээ л зүгээр л нэг жирийн л амьдралтай айлын жирийн л одоо бороо айлын хүүхдүүд байсан. Энэ Америкийн ялангуяа энэ янз бүрийн хүмүүсийн түүхийг уншихад бол тийм л байдаг үстэй. Тийм хороолт өсчээ, тийм аав ээж дунд байж, аав ээж нэм байж гэх тийм үү. Тэгээд тэр баримталж байгаа зарчим, хандж байгаа хандлага өөрийнхөө дотоод ертөнцийг хэрхэн бий болгож хөгжүүлж вэ? Юмд яаж хандж гин вэ гэдэг л хамгийн чухал юм шиг надад зүгээр санагддаг. Тэрнээс биш бас яг одоо юу гэдгийг үнэт идэлтэй юм уу? Өв хөрөнгөтэй хүн бол бүхнийг шийддэг юм бол биш. Ер нь бол дэлхийн түүхэнд үнэт зүйлтэй хүмүүс л их том одоо түүхийг бүтээж, том одоо асуудлыг шийдэж түүхэнд үлдсэн байдаг шин. Тэгэхээр маш цаг завгүй одоо бас өөртөө чи уулзах гэж маш олон сарын турш хойноос чи хөөцөлт нэг үейлэхэд тэгээд үнэхээр ингээл өглөө гараал орой гэл тэгэл 4-5 цаг хүртэл гээл одоо ингээл туслах чинь зөвлөх чинь ярьж л байна те. Ингэж их ажиллаж байгаагаа хажуугаар бас нэг ижидээ очиод ижигийнхаа гарын цайг уух тийм ээ. Ээжигийнхаа сайхан хиттэй цайг уугаад нэг тамир тэнхээ орох гээд ийм зав гаргаж чадчихэв өөрөө. За яг тэгэл нэг хаяа да мэрсэр. Ер нь тэгээд ер нь их олон хүний ингээд аав ээжтэй эмээ өвөдөө хандж байгаа юмыг ингээд уншаал зүгээр нэвтрүүлэгч гэсэн заримдаа үзэл байхад ер нь их аав ээжтэй төдийлөн очиж чаддгүй юм шиг байгаа ер нь хүмүүс тийм ээ. Зав гаргаж чаддаггүй амьд байхад. Тийм. Тэгээд дараа нь бол тэгж ихгүй явдаа гэж их боддог ч юм уу тий. Тэгээд
тийм л хүмүүсийн л нэг л болчоод бас явж л байна. Тий. Тэгээ яг аав ээжтэй хаяа очлгүй яах вэ? Сайхан штэ бас. Ээжтэйгээ сууж явах аавынхаа гэрт очиод өстө нөгөө сим хийч гисэн гэрмэн сэгсгэрч гисэн ээж минь гэж. Одоо үг байдаг штэ. Ерөнхийдөө бол ингээ бухимдалтай үедээ яаж бухимдлаа гаргах вэ? Одоо хүн янз янз л байдаг штэ. Зарим нь одоо ингээ гараад орилдог ч юм уу. Зарим нь ижидээ очиод сайхан мэлмэртэл уйлдаг ч юм уу. Өөрөө чинь хувьд тийм ажлын ачаалал ихтэй үе яаж давж? Тэг яг зөвхөн хүмүүсийн нөгөө ажил төрлөөс шалтгаалж энэ бухимдлаа хэрхэн тайлах вэ гэдэг асуудлууд янз янзэр байдаг баг. Зөвхөн миний зөвхөн хувьдаа бодож явдаг юм юу гэхээр ялангуяа энэ улс төрд явж байгаа хамт олонны, улс төрийн намын ч юм уу тий төрийн ийм ажил хийж ачаа өрч явж байгаа хүмүүст бол тийм бухимдал гэдэг юмыг их зөвөр хүлээж авах хэрэгтэй юм бэл. Юунд бухимдаад байгаа? Бухимдал гэдэг юмыг бол ер нь асгаж чаддаг байх хэрэгтэй. Гэтэ би бол нэг характер тийм бухимдаад байдгүй шүү дээ. Хүнд одоо юу гэдэг гомдооч ч юм уу, санаач ч юм уу. Тэгээ яг мэдээж ууралж бухимдах үе байлгүй яг. Тэгээ тэрийг өөрөө ингээд асгаж чаддаг. Нөгөө сэтгэлээ асгана гэдэг шиг тэр бухимдлаа асгаж чаддаг л байх хэрэгтэй гэж боддгийг. Хаяа бас би өдөө төрж өссөн болооч тэр уул овоон дээр гарчих дуртай. Тэгээд өөрөө өөртөө нэг ярина. Ер нь бол өөртөө ярих цаг хугацааг хүн бол их гаргамаар юм шиг байна. Одоо өөрийнхөө дотор хүнийг сонсдог, зүрхээ чагна гэж хэлдэг тий. Зүрх чинь юунд цохилж гин. Ер нь тэгэл зүрх сэтгэлийн хандлагаар хандж байгаа хандлага бол хамгийн зөв бөгөөд ариун хандлага байдаг гэдэг шүү дээ. Одоо шил миний зүрхт орж байгаа зочид маань ерөнхийдөө бол ихэнх нь гахаа урдаг байлаа гэж бизнесмэнүүд бол тийм ээ. Улс төрчид ч гэсэндээ ерөнхийдөө л бол бас л бид нэр ингээл 8 хийгээгүй үе байхгүй, Оросд сурж байхдаа үнэхээр нөгөө л нэг тарганы малгай зөөгөө үе байхгүй гэж тэгдэг шиг өөрийн чинь хувьд бол яг ингээд яг өөрийнхөө хүчээр маш их мөнгө олж ирсэн тийм амттай үе байдаг. Тэгээд ер нь оюутан байхдаа манай анги ч их олон хөвгүүттэй ангитай. Тэгээд ангиараа бид нар чинь бас энэ урлагийн чиглэлийн ажлыг их хийсэн. За 98 онд бүхий өргөө нээлтэнд ороод манай Монгол Улсын их сургуулийн оюутны холбооныхаа анх удаа Монголд Рок попын бүх хотын шоу гэдэг тоолцохон байгуулаад тэр үед одоо Харанга Чингис одоо Хурд Никтон, Камертон гээл те номын талс тэгээ Сараа Ариуна гээл ингээл тэр үеийн л одоо бүх хүмүүсийн анх удаага Монголд одоо бүх хотын Рок попын шоу гэдэг бүхий өргөө нэгдсэн жил шүү дээ. Тэгж хийж тэгээд тэр чи юу гэдэг вэ? Бид нар чи нэг 6 сая орчим төгрөгийн орлого олсон байдаг үлээ. Тэр чи айгүй их мөнгө шүү дээ. Хэдэн онд гэсэн үг? 98 онд. Тийм 6 сая төгрөгийн ашиг олсон байна л гэсэн тийм тооцоол гарч ирсэн. Тэр үеч чинь бол 2 сая төгрөгөөр л машин авч ундаг. Тий? Нэг өрөө байрыг чинь бараг 8 сая 9 сая төгрөгөөр авдаг байсан билүү. Тийм л байсан. Дараа нь би яг UB Palace зүрхээ чагна гэдэг нэртэй өөрийнхөө анхны одоо бие даасан тоглолтыг зохион байгуулж ирсэн. Тэгээд тэрүүгээр бас нэг хөөрхөн нэг 70-80 сая төгрөгийн одоо орлого олж ирсэн санагддаг. Тэгээд анх удаа нэг 2 өрөө байртай байсан. Тэрийг 4 өрөө байр болгож. Нэг 110 м квадрат 4 өрөө байрч тэр үед нэг 50 хэдэн сая төгрөг байсан санагдчих. Ингэжсэн тэгээ мэдээж эн чинь нэг уран бүтээлээ хийгээд орох оронтой тий унах унаатай болно гэдэг бол тэр үед 24 5 6-тай 25 орчим настай залуугийн хувьд бол амжилт шүү. Том баяр штэ. Тэр гэр бүлийнхэн ч гэсэн тэр чинь бас баяр найз нөхдөйхэн хувьд тийм л байсан санагдчих. Тиймэрхүү ажлууд олон нийтийн ажил олныг хийсэ. Олныг хийж их ч мөнгө хураасан юм байна. За үнэхээр цаг заваа гаргаад бидний урилгыг хүлээн аваад одоо үзэгч түмнээ хүндлээд одоо ирж нэвтрүүлгийн минь хойморч задлаач тийм ээ ярьцлага өгсөн өөрт чинь маш их баярлалаа. Тэгээд өөрийн чинь цаашдын ажилд амьдралд бүх юмд чинь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ бас отгоо бас ийм асуулт асуучихгүй би энийг ярьчмаар байна гэсэн юм байвал бас хэлж болно тий. Яг ер нь тэгэл хоёулаа 90-70 нээлттэй л ярьлаа. Би зүгээр одоо яг дараагийн удаа хоёулаа бас нэвтрүүлэг хийвэл бид нар одоо ингээд нэг зүйлийг ярьдаг болчиход байгаа. Зөвхөн ингээд хямрал бухимдал ингэчлээ тэгээд энэ гарцыг их ярих хэрэгтэй юм лээ. Ялангуяа өөрөө одоо сэтгүүлч хүн одоо энэ гольф гэдэг энэ нэвтрүүлгийнхаа нэлээд одоо хүндтэй шийдвэр гаргах төвшний хүмүүс орж харагддаг юм билээ. Тэгэхээр ер нь энэ нэвтрүүлэг бас төгсгөлдөө тийм шийдлэл эрэлхийлсэн тийм нэвтрүүлэг байвал бас зүгээр юм уу гэж би одоо бас бодчихлоо. Сайхан копигоор дайлсанд
гольф зохиж одоо бас нэлээд одоо гимнастик хийлээ шүү дээ. Өөртөө ч гэсэн маш их баярлалаа. За үзэгчдээ манай Golf and Coffee нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаар Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн Мөнх Батүрэгт оролцлоо. Ирэх дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ уулзъя. Баярлалаа үзэгчдээ. Баяртай. За баярлалаа. За. Улс төрд орсон түүх гэвэл их сонирхолтой. Би ч одоо Монгол Улсын их сургуульд улс төр судлалын анги ойлгосон. Тэгээд Арангаа Мөнх Бат гэхээр наавал ингээд бас биш нэг дээлтэй ингээд алхдаг байна. Тэгээд алхахаар хүмүүс аа гэх. Тэгээд одоо шоолд юм уу, хөрд юм уу одоо тэр үчний 17-8 тал банд байгаа шүү дээ. Энэ олгон бүлэг намууд нэгдэж Ардын нам гэдэг энэ намыг ингэж байгуулсан. За энэ бол цаг үеийн захиалга. Тэр хүний одоо дэвшүүлж исэн том бас том үзэл. Иргэн баян бол улс баян гэсэн.